Амралтын өдрийн төр үзэгчдээ 7 өдрийн энэ цаг мөчид та бүхэнд хүрдэг Санчааргийн зочин нэвтрүүлгийн ээлжит дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа бид Монголын анхны англи хэлний сургалтын төвүүдийн нэг болох Jet School of English-ийг үүсгэн байгуулагч англи хэлний зөвлөх багш Цэрэн Доржийн чин зоригийг нэвтрүүлэгтээ урьлаа. Даяарчлагдаж буй дэлхийн ертөнцид хүн бүр хүүхдэд хэлний мэдлэгтэй дэлхийн түвшний иргэн болгон төлөвшүүлэхийг эрмэлздэг болсон нэвтрүүлгийн энэ удаагийн зочин ч гэсэн хүн бүрийн энэхүү хэрэгцээнд тулгуурлан сургалтын төв олон улсын сургуулийг үүсгэн байгуулж боловсролын салбарт үнэтэй хувь нэмрийг оруулж яваа эрхэм юм а. За танд амралтын өдрийн мэнд хүргэе. За таньдаас баярлалаа. Нэвтрүүлэг маань амралтын өдөр гардаг болохоор бид уламжлалт нэг асуултаар нэвтрүүлгээ эхлүүлдэг. Амралтын өдрөө яаж өнгөрөөдөг вэ та? ер нь амралтын өдөр бол миний хувьд ч ажлын өдөр байдаг шүү дээ. Ер нь бол сургалтын төв англи хэл сурж байгаа хүмүүс чинь ажлын бусгаар ирдэг. Тэгэхээр бям гарагийн хүмүүс нөгөө сургалт боловсролд анхаардаг учраас ер нь бям гарагт өглөө 9-с 2 цаг хүртэл ажилтаа. Тэгэл одоо өдөөс хойш амарна да. Амарчих хугацаанд нөгөө ямарсан мэдрэмжийг яаж авдаг бол та? Амралт гэхээр надад хөдөө явах туфтаа. Хүн нөгөө нүд бэлчнийг биш шүү дээ. Тэр үед л жоохон амралтын авдаг та. Тэгээ мэдээж одоо заримдаа найз нөхдөд тэдний нөгөө гоё ингээл яриад зал найз нарч нэг сэтгэлээс өөр зүйлийг яриалаа. Өөр зүйл яриад боловс нэг юм яриад. Тийм үед л их тийм кайфдаг та. Таны хувьд боловсролын байгууллагт ажиллаад бол одоо Jet School-ээр л ярихад 26 жил болсон байна. Ер нь яагаад энэ боловсролын байгууллагатай амьдралаа холбох болов? Ер нь бол би бол миний анхны мэргэжлийн өөр автын инженер. Тэгээд дархан хот автобус ски мастер хийсэн. Тэгээд одоо 80-аад оны төгсгөл үеийн дарханчууд намайг сайн мэднэ. Дархан хэцүү тэр слизм байсан шаардах өндөр. Одоо шууд маш хэцүү ажилтай бас чинь автотеврийн салбар бол надад бол маш гоё тийм сэтгэл үлдээсэн. Тэр үеийн теврийн салбарын жолооч тэр инженер техникийн ажилтнууд ч гоё тийм хүнлэг хүмүүс байсан нэг юм. Монголын теврч хүндчтэй замын нөхцөл хүн. Тэгээд хөдөө гадаа хөлдөж өхөн нэглэнд туслахгүй болдгоо нэг тиймэрхүү амьнэгтэй тийм сайхан хүмүүс гэдэг юм л да. Тэр салбар надад хэм өгсөн. Тэгээд тэнд бол маш хэм сурсан. Би ерөөсөө яг удирдлагын хэмиг бол тэндээс сурсан. Тэргээр явж байгаад 80-аад оны сүүл бол бид нар чинь ингээд нэг шинэ нийгэм рүү шилжээд тэгэл мэрэгжлээ солих боллоо шүү дээ. Тэгээд ер нь ялчвал ер нь би уг нь орчуулагч яд өгсөн. Тэгээ орчуулагч хийхээр надаас жоох юм хувийн характер талаасаа жоохон зөхөхгүйсэн. Орчуулагч их тийм одоо ямар бас мэдэхгүй. Бидний үед их сонирн байсан нөгөө орчуулагч их нэгдүгээр нь авиас шаарддаг. Манай багш нар хэлдэг л жишээ нь 20 хүүхдээс 5 л орчуулагч шүү. Болсон чаддаг. Тэгээ байгалийн нөгөө нэг юм авиас шат хамгийн нэгдүгээр монгол хэлний маш өндөр чадвар байх хэвээр. Сэтгэлгийн хурд маш өндөр байх хэвээр гэл. Тэгээд орчуулга өөрөө их тийм суудаг ажил. За надад бол нэг тийм зохицсон шүү. Би нөгөө багийн хөдөлгөөнтэй нэг юм суугаад ажил ингээд нэг л биш. Миний аавч хоёулаа багш. Тэгэхээр ер нь багшийг зөв. Тэгээд одоо 95 оноос эхлээд энэ боловсролтой холбогдлоо л да. Тэгээд нэг манай багш гэж би одоо энэ засгийн газрын ахлах хэрэгжин Богинолгэр гэдэг Монголын одоо баг нэг номерын синхрон орчуулагчтай. Богинолгэр гэж намайг нэг өөрийнхөө хооронд нэг Монгол улсын сургууль дээр хэдэн анги хичээл заадаг гэсэн байхгүй. Тэгээ би нэг 14 оноо заагаад тэгээ багш одоо болно гэж болчихгүй. Тэгсэн чинь дараа нь багш дахиж орж чадхаа байгаад орондоо дахиад хүн оруулсан чинь нөгөө оюутнууд намайг гэсэн. Тэр залуугаар. Тэгэнгүүт би нэг болмоор юм байна гэдэг. Ой, над чинь юм байгаа юм. Тэгээ ер нь бол тэгэл багш зүгсэлдөө чи ер нь багшаараа ярьсан тийм. Тэгэл багшийн ажил руу хальтаад орцсон да. Боловсролын байгууллагад ажилладаг хүний хувьд бас дэлхийн боловсролын чиг хандлагын талаар хоёлаас яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь сүүлийн 10 жилийн дотор асар орлоо өөрчлөгдөж байгаа. Одоо боловсролын хандлага бол бидний бодож ирсэн бидний үеэс өрөөд бүр бараг харь гарах шиг болж байгаа юм л да. Өнөөдөр боловсролын хандлага юу руу чиглэж байгаа нэхэр бид нар хуучин бол юм генерал ерөнхий мэдлэг өгдөг байсан чинь автоинженер за багш гэдэг ч юм уу эмч гэдэг ч юм уу. Гэтэл өнөөдөр боловсролч тэрнээсээ гараад чадваржуулдаг болсон. Одоо зөв эмч гэхээр зөв эрдэнэний чиглэлийн эмч тусдаа бэлддэг ч юм уу. Багш гэхээр бага энгийн боловсрол гэдэг ч юм. Энийг дагаад ер нь бол одооны боловсролын хандлага нь хаашаа чиглээд байна гэхээр нийгэм нөгөө хүүхэд маань яаж амьдрч чадах вэ
Яаж биеэ таж амьдрч чадахгүй гэдэг нь яваад байна. Тэгээ энэ сүүлийн үед 10 жилийн сургууль дээр хүүхдүүд юу зааж хэлж байгаа нэхэр математик, физикээр нэг онцгой сурахаас илүү нөгөөдөө хүн болох гэдэг байна. Нэгдүгээр хүн болох гэдэг байна. Хоёрдугаар нийгэм дасан зохицох чадвар нөгөө асуудлыг яаж шийдэх үү, багаар яаж ажиллах уу, тэгээ бусдыг яаж ойлгох уу, нийгмийг яаж ойлгох юм, нийгэм дотор бие өөрөө яаж явах юм гээл. Одоо та нар анзаарч байгаа сүүлийн үед энэ gap year гэж очиод байгаа. 10 төгсөөд хүүхдүүд 1 жил ингээд Тий. Одоо үргэлжлүүлээ яваад байгаа. Энэ яах гэдэг юм гэхээр одоо нэг хүүхдүүд өөрийгөө таних гэдэг. Би их юм. Би ер нь юу их юм. Миний ирээдүйн хаана байгаа ингээд. Энэ талын юмроо нэгэн түлхэгдсэн учраас сүүлийн үед Европын боловсрол нэгэн өөрчлөгдөөд одоо бол нөгөө нэг юм 4 жил сураад системээс салж гэлж. 1 жил, 2 жилээр зөвхөн тодорхой юм чадвараар бэлтгэх юм бол хандлага тийшээ яваад байна л да. Манайх бол яг хаа тодорхой юм хийж багаар хийж байна. Гэхдээ бид нар бас жоохон хоцорцоо яваад гэсэн үг. Боловсрал гэдэг өөрөө нэг тийм ерөнхий ойлголт болчиход байгаа шүү дээ. Ялангуяа нийтлэг ойлголт нь юу вэ гэхэлэр диплом гэж хардаг. Ер нь боловсрал гэдэг бол манайхан жоохон буруу ойлгодог. Ингээд жишээ нь ингээд за ингээд мөс төгсөөл, тийс төгсөөл, дараа нь Харвард төгсчихвол энэ аюу мундаг боловсралтай ингээд. Яг дээд сургуулийн диплом гэдэг бол тухайн мэргэжлэр ажиллах эрхийн дүрмлэх. Боловсрал гэдэг бол юу гэхээр нийгэмд яаж бусдад садаа болохгүй, зөв амьдрах уу? Тухайн мэргэжлэр нийгэмд яаж нөлөөлөх үү гэдгийг зааж байгаа. Тэгэхээр боловсрал гэхэр чинь маш олон юмар хэлний боловсрал, компьютерийн боловсрал, заавалч орчин үед communication харилцааны боловсрал гэх энэ бүх юм чинь нийлээд боловсрал гэдэг нь өөрөө тухайдаа нийгмийн зөв иргэн болгох тухай. Нийгэм зөв амьдрах тэр чадрыг энэ чадвар чи өөрөө маш олон багтаад байгаа юм л да. Хүнтэй харилцах, нийгэмдээ яаж харилцах уу, бусдаа яаж харилцах уу, нийгэм бие яаж руу авч явах уу гэж, яаж би бусдад садаа болох уу юм хийж чадах уу гэсэн. Яаж би амьдралаа авч явах юм гэдэг бид боловсрал гэдэг юм л да. Боловсралыг яг хэн олгодог? Ер нь боловсралыг одоо заавал сургууль өгöd юм шиг. Эсвэл хамгийн ихний боловсралыг ээж өгдөг шүү дээ. Ээж өгдөг. Яаж өгдөг гэхээр гидсэн байхад нь өгч эхэлдэг. Хүүхдээ хайрлан тий. Хүүхдээ эрүүл сургууль байл гоё хоол идэн. Тэр нь өөрөө тэр хүүхд мэдрэгдэг. Одоо бол монголчууд агт ухаантай арт юм хий нас гэж ярьдаг ш монголчууд. Тэр чинь барууныхан баталсан. Үнэхээр тийм байна. Гидсэнд нь байхаас хүмүүжлэх хэрэгтэй байна гэл. Тэгэл хүүхдээ ярьдаг. Тэгээ хүүхд одоо жишээ нь тэгдэг гэж байна тийм нэг хажууд нэг рокдууд ингэ тавихаар сандраа цааш яваад ингэж. Сонгодоо хүчин тавихаар бүр ингээд тайшраад байна гэж байна. Хэр чинь л тэндээс л боловсрал хэлт юм шиг байна. Тэгээ боловсрал чи ерөөсөө хүнийг насан туршид нь явдаг гэдэг л дээ. Тэгээд цааш яваад 10 жилдээ ороод найз нь одоо жишээ нь боловсрал гэхээр найз нөхд чинь бол хамгийн том боловсрал өгдөг гэдэг байхгүй. Найз нөхд. Чи найз нар одоо чамд зөвлөн заримдаа болохгүй чамайг загнана тийм ээ. Ийм ингээл явахаар чинь ерөөсөө бүр нийгэм тэр чигээр хүрээлэн байгаа орчин тэр чигээр боловсролын нэг суурийг тавиа явчихдаг гэдэг. Боловсрал гэдэг нь маань хүмүүжилтэй бас холбогдоод ирж штэ. Хувь хүний хүмүүжил буюу хүн байх гэдэг одоо суур бий болчоод байна шүү дээ тий. Хуучин одоо 90 оноос нь бид социализм Оросын боловсон тогтолцоогоор явж байхад багш нар хүүхдээ хүмүүжүүлдэг байсан. Тэгээ 90 оноос хойш нэг хэсэг манай хайцсан. Ерөөсөө энэ бол багшууд ерөөсөө хүүхд хүмүүжүүлэх шаардлагагүй байна. Одоо буцаад эргэж байна. Одоо буцаж эргээд одоо Скандинав орны Финланд, Норвег ашиглаж байгаа юм сэл гэж яриад байгаа. Одоо сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах гэдэг энэ юм чинь буцаад Монгол ороод ирсэн. Эн чинь юу гэхээр хүүхдийг л хүмүүжүүлэх гэдэг байна. Жишээ нь одоо манай дунд сургууль дээр явж байгаа СЭЛ-гийн хөтөлбөр юу заадаг гэхээр ерөөсөө яаж уураа барих вэ? Найзаагаа яаж ойлгох юм? Багаар ажиллах нь юу юм те? Би аав ээжээгээ яаж хайрлах ёстой гэдэг буцаа заагаад байна. Гэтэ энэ үед яг хүмүүжлийн юм бол сүүлийн нийлээ хүчтэй яригдж байгаа. Нэг хэсэг бид нар чинь нөгөө математик сайн байл болоо гэдэг юмнаас одоо гарч ийн гэсэн. Буцаад математикс илүү нөгөө хүүхдчин зөв юм байх хэрэгтэй. Энэ талаар бид нар бол Япончууд их сайн ажиллаж байгаа. Япончууд бага ангид хүүхдэд бол дүн тавьдаг. Зүгээр л Японы бага ангид бол эх орондоо хайртай байхыг заадаг газар байхгүй. Тэгэхээр яг бид нар буцаад энд бас орж л байна л да. Тэгэхээр энэ хүүхд юм чинь явж байгаа гэсэн. Онц сурдаг хүн илүү боловсралтай юу? Сэтгэлтэй хүн илүү боловсралтай. Сэтгэлтэй нь илүү. Яагаад тэгэхээр онц сурна гэдэг энэ бол хуучны ойлголт. Одоо бол энэ орчин үед бол онц гэдэг ойлголт байхгүй болсон. Одоо 10 жил хүүхдээ яа одоо бидний үед бол онц сайн дунд муу гэж онц хүүхдүүд илүү мундаг гэж тэрлүүлийг анхаарал тавиар тэрийг л багш нар илүү өргөмжлөл эхлэхээр энэ өөрөө хүүхдүүдийн дунд янз бүрийн сөрөг байдал үүсгэдэг. Одоо ямар болцсон гэхээр манай боловсролын яамны одоо 10 жилийн сургуульч ингэ яаж яах гэхээр онцыг тавихгүй байгаа. Агцаар яваад байгаа.
Жишээ нь хүүд 9 сарын 1-нд орж ирэхдээ математикт 30% байгаад 6 сарын 1-нд ирэхэд тэр нь 60% болцсон байл. Окей. Дажгуулсан байна. Болж байна. Ер нь бол дэлхийд даяарч тийм хандлага бий. Одоо жишээ нь хиний үг гэдэг шүү дээ. Сингапурын нэг маш том тэр өмтөлсөн байдаг л да. Нөгөө чадвартай мөртлөө сэтгэлгүй хүн байснаас чадваргүй мөртлөө сэтгэлтэй нь хамаагүй тэр. Яагаад тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг нь өөрөө нөгөө суур боловсрол бүх юм шүү дээ. Тэгэхээр жишээ нь хүний мэдлэгийг бол нэмэгдүүлж болно. Давтан сургаад ч юм уу сургалтын хамруулан ингэ явуулчих болно. Харин тэр хүний нөгөө унган суур характер, хүмүүжил, хандлагыг компани захирал судалж чадахгүй гэж байгаа. Хүн нийгмийн амьтан болоод нийгэм гэдэг зүйл ингээ үүснээсээ хойш энэ боловсрал гэдэг ойлголт бий болцсон юм уу? Энэ тухай бас болов. Ер нь боловсрал хүн төрөлхтөө үүсээс бараг бөөсөөр бараг хэлсэн юм. Станы Адам Ява гэсэн юм. Эрэгтэй эмэгтэй хүний нөгөө үүрэг зарлага өөр. Анх одоо хүн төрөлхтөө хүй нэгдлээ үдчих яад эрэгтэй нь нумсмаа бариад ан агнадаг. Эмэгтэй нь одоо өөр хүүхдээ хараад хоолондоо ясууд яг энэ систем явсараар эн чинь өөрөө тодорхой хэмжээс боловсрал л доо. Хөгжиж явсаар хагаад ер нь бол орчин үеийн боловсрал ер нь бол 1700-аад оноос сүүлээс тооцдیں۔ Тэрнээс өмнө зөндөө юм бий л дээ. Аристотель, Грек юм гээл. Ер нь бол яасан Европт анх боловсрал яаж үүсч ирсэн гэхээр 1700-аад оноос сүүлээр анхны их сургуулиуд Европт байгуулагдав. Тэгээ тэр үедээ яасан гэхээр боловсрал ямар байсан гэхээр зөвхөн одоо баячуудын хүүхдүүд тайж язгууртан зориулсан. Энэ нийт масс зориулаагүй. Ядуу ч юм уу нийгмийн доод ангиас сурах ямар ч ирэх байхгүй. Ер нь бол Европ нэг хүнд байсалтай. Бид нар мэдээж хөгжлийн Dark Age гэдэг Европ харанхуй шашны үед бол ерөөсөө тийм байх. Одоо номын сан хүртэл тийм байсан гэдэг байна. Нөгөө жирийн хүн орж болдгоо. Заавал одоо язгууртан хүн ордог гэж. Тэгээ үежил 1800-аад оноос ихтэй Америкийн нэгдсэн улс бий болсон. Америкчууд бол одоо судлаач ярьж байгаа дэлхийн боловсролд хамгийн том шинжилээс ардсан гэдэг. Америкчууд нөгөө хоорондоо иргэний дайн дуусаад сургуулаар авсан. Сургууль байгуулах болсон чинь Англиас боловсролын систем хуулсан чинь Английн систем нь өөр. Тэр нь юу заадаг гэхээр философи, латин хэл, шашин судал заадаг. Гэтэл Америкийн ард түмэнд философч ерөөс хэрэггүйсэн. Америкт юу хэрэгтэй байсан гэхээр гүүрийн инженер, машин засдаг хүн гэдэг ч юм уу те эсвэл одоо агрономч хэрэгтэй байсан. Тэгээ Америкчууд алдарт нөгөө нэг хууль гаргасан. Сактгийн хууль гаргав. Тэр хуулиар яасан гэхээр тадин можид газар олгоод энэ газар дээр тань сургууль байгуулаа. Танаа сургуульд ямар хүн бэлдэх ёстой гэхээр практик амьдралыг хэрэгтэй хүн бэлдээдэг. Энийг бол Америкийн одоо боловсрол судалт аритка шинжилгээтэй нэг тийм огцом хийсэн том шинжилгээ. Тэгээд Америкчуудын энэ системийн үндсэндээ тэр баячуудын хөвгт явдаг асуудлыг зогсооцсон гэсэн. Яг эндээс эхлээд ерөөсөө нийт масс, нийт ард түмний үед сурах хэрэгтэй байх шүү гэдэг асуудал гарч ирээд орчин үеийнхэн загварлаа ороод тэгээд өнөөдрийн хүртэл явж байгаа тогтолцоо. Боловсролын тогтолцоо эртнээсээ яаж хөгжиж ирсэн бэ гэхэлээ нэг нэгнээсээ ингэж нөгөө жишээ авч тэрийг нутагшуулж хөгжиж ирсэн гэж та өөрөө түрүүн ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу гэдэг юм? Монгол боловсрол гэж бас нэг тусдаа суурь ойлголт байгаад байна уу? Манайх бол боловсрол нэг байхгүйсэн бол биш. Эртээр биш мэдээж бид нэгэд бүхэл хөд үндэстэн лэмчин тэр боловсрол тавиад. Гэхдээ Монголын боловсрол жоохон юм гэрийн хөгжил маягаар суур маягаар тий ахуй маягаар явдаг. Тэгээ ер нь бол яг 21 оноос өмнө хөөхт язгууртны хөөхтүүд юу заадаг гэсэн хэрэг хятад хэл, манч хэл хамгийн түрүүнд заадаг. Энэ одоо хамгийн гол тухайн энэ боловсролын одоо шалгуур байсан юм шиг. Тэгэхээр бидний хувьд яг монголчууд нүүдэлж артсан учраас нүүдэлж тэр нь ахуй нь өөрөө боловсруулж хувирдаг. Морь малдаа яаж хайрлах уу, тэрийг яаж адгуулах уу гэдгээс ахуулаад тэр нь өөрөө боловсруулаад. Тэгэхээр бүр боловсрал байхгүйсэн ч бас биш. Зүгээр 21 оноос хойш бид нар нөгөө социалист орн болохоор жинхэнэ боловсролын нөгөө орчин үеийн загварлуугаар шилжсэн гэсэн үг. Тэрнээс одоо бүр орц хоош юм гараад ирсэн бас биш. Тэр юм улам хөгжүүлээд явцсан хэвчтэй. Нөгөө хуучин ахуйгаа илүү хослуулаад илүү явцсан. Мянгасан 1921 он нийслэл хүрээнд анхны баг сургууль байгуулагдав. 1922 он нийслэл хүрээнд анхны тусгай мэргэжлийн дунд сургууль байгуулагдав. 1923 он нийслэл хүрээнд анхны бүрэн бус дунд сургууль байгуулагдав. 1926 он хүн амын бичиг үсгийн мэдлэг эрдэм боловсролыг судлах хөтөлбөрийг гаргав. 1930 он Улаанбаатар хотод анхны хүүхдийн цэцэрлэг байгуулагдав. 1938 он Улаанбаатар хотод анхны 10 жилийн том сургууль нэгдлээ. 1942 он Монгол улсын их сургууль байгуулагдав.
1950 он хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын сургууль байгуулагдав. 1960 он Хоо бүртгэлийн улсын төв газарт боловсролын хэлтээс байгуулагдав. 1970 он боловсролын статистикийн дундаж болгоомын чанарын үзүүлэлтийг тооцож эхлэв. 1998-аас 2008 он ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээллийн үзүүлэлт шинжлэгдэн батлагдав. 1999-ээс 2003 он дээд боловсролын статистикийн мэдээллийн маягтыг батлав. 2008 он улсын хурлаас сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг батлав. 2013-аас 2014 он боловсролын ангилал үзүүлэлт тооцох аргачлалыг боловсруулж мөрдөж байна. 2020 оны статистик мэдээллээр улсын хэмжээнд 839 ерөнхий боловсролын сургууль 680 гаруй мянган сурагч суралцаж байна. Түүхэн цаг хугацаанд хамгийн их сурагч суралцаж байгаа үе. Харин улсын хэмжээнд 151 эхлээд сургууль 147,293 суралцаж байна гэсэн статистик хэлдэг. Төрийн өвчин сургууль суралцаж байгаа сурагчид англи хэлний боловсролыг 5 дугаар ангиас эхлүүлсэн. Энэ нь бүтэн жилийн хугацаанд зөвхөн 5 дугаар ангид нийтдээ 96 цаг, 6-аас 12 дугаар ангид 99 цагийн англи хэлний хичээлийг үзэж байгаа юм. Харин хувийн сургуулиудын хувьд харилцан адилгүй. Жишээ нь ЖЭД олон улсын сургууль 1-ээс 5 дугаар ангийн сурагчдад жилд 448-аас 486 цаг, 6-аас 8 дугаар ангид 544 цаг, 9-өөс 10 дугаар ангид 408 цаг, 11-ээс 12 дугаар ангид 536 цагийн англи хэлний хичээлийн боловсролыг болгож байна. Өнөөдөр Монголд боловсролын тэгш байдал гэдэг манаас яг хэр түвшинд байгаа юм бэ гэдгээс хоёлаа энэ сэдвээ эхлэе тийм ээ. Бас нэг үнэлгээ хийж. Ер нь боловсролын тэгш байдал гэдэг чинь яг одоо ч ярьж байгаа юм шүү дээ. Маш 90 оноос өмнө ч ярьж байсан асуудал, одоо ч ярьж байгаа асуудал. Жишээ нь 90 оноос өмнөх чинь Улаанбаатарын сургуулиудын хүүхдүүд илүү өндөр түвшинд бэлтгэгдсэн. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийн түвшин арай өөр байх ч юм уу. Энд чинь нөгөө нэг бас л нөгөө тогтолцоо бодлоготой холбоотой. Жишээ нь одоо хөдөө орнуудад бол сайн байгчлал очих нь хоор байсан ч юм уу, тэр үед илүү сайн байгчлал хотод үлддэг ч юм уу. Дээрээс нь төрийн бодлого байсан шүү. Улаанбаатарт одоо жишээ нь 1-р сургууль 23 гэдэг ч юм уу, 5-р сургууль за сансрын 33 гэдэг ч юм уу. Тэргүүл сургуулиудаа илүү жоохон хүч хаяад илүү сайн байгчлалтай байдаг. Тэрнтэй холбоотой. Тэр нь одоо үргэлжлүүлж яваал юм л да. Ер нь боловсролын тэгш байдлын тухай бүх улс орнд ярьж байгаа. Тэгээд ер нь шийтгэл юм төгтэй. Өөрөлд манайд ч одоо жишээ нь юу вэ? Газар зүйн байж технологи. Улаанбаатараас холдох тусмаа нэг боловсролын нэг чанарын асуудал, багшийн чанарын асуудал бүрхөө болоод хэлж байна л да. Өвөрхангай аймгийн сурагч болд Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч сарны 2-ын одоо ингээд эзэмших боловсрол нь харилцан адилгүй байдгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр яг хүн боловсрол эзэмшихэд орчны нөлөө хэр одоо оролцооны хувьд чухал оролцоотой. Ер нь нөлөөтэй. Сурах орчин гэдэг одоо сүүлийн үед хүүхдийн сурах аюулгүй орчин гэдгийг ярьдаг болсон. Энэ өөрөө бас том ойлголт болсон. Тэгэхээр сурах орчин бол ер нь бол маш хүчтэй нөлөөтэй. Жишээ хүүхдэд маш тогттой, дулаахан, цэвэрхэн орчин байх хэрэгтэй. Тэгжээж хүүхд илүүчлээтэй болно. Тэгээ бид нарыг тэгдэг чинь нэг юм тийм гоё юм, маш гоё юм, тогтцолтой гоё дэлгүүрлээ орохоор хүмүүс яадаг лээ. Би ярил энэ гоё юм биш үү гэлтэй. Гэтэл бүр нэг хотын цагт байдаг нэг тийм хүнсийн 8 бараан дэлгүүрлээ орохоор нь яаж ордог лээ гэд энэ чих ялгаатай. Тэгэхээр бид нар хүүхдийн орчин өөрөө гоё байж ич тэр хүүхдэд бас тэр хэмжээг бас боловсрол суулгаад гэсэн. Одоо шин тэр зөв орчинд ингээд амьдраад явцсан хүүхдүүд эргээд өөрөө бас том болоод зөв орчин өөртөө үүсгэх гэдэг талтай. Тэгэхээр ер нь бол сургалтын орчныг сүүдэд маш их анхаардаг болсон тэр. Тэгш байдлаа ихээр дэлхийд аюу яриад авах хэрэгс нийт хүүхдүүдийг л ер нь ижил төвшинэл дэш нь хөгжүүлэх гэсэн яриад байна л да. Тэрний хүрээндлийн Кембрижийн стандарт боловсрол гэж гарч ирсэн. Кембрижийн стандарт ер нь угаасаа тийм нийтээр нь дэшний болох хэрэгтэй. Тэгээ эн чинь яадаг гэхээр 6 дугаар ангиас эхлэх хичээлээ сонгоод явдаг. Одоо хуучин шиг манайхан шиг 6 дугаар анги за физик, хими, математик үзнэ гэсэн бол одоо энэ бол өөр. Тэр хүүхэд физик үзэхгүй гэж болно. Тэр хүүхэд одоо эмч болох гэж байгаа биологи, хими үзэн явж болно. Энэ хичээлээ сонгоод явна. Иймэрхүү байдлаар чөлөөлж өгөх юм хийх гэдэг байхгүй. Тэгэхээр бол яг манай энэ боловсролын тогтолцоо энэ юм байна тэр тэнцвэрийн байдлыг бол хадгалж чадахгүй байна.
айгүй хэцүү байгаа. Та нар харж бас Улаанбаатарт ингээд гол сургуулиуд төр илүү чанартай юм очоод бас талдаа очоод сулраад дээрэс нь манай иргэдийн нөгөө орлогын асуудал, тэнцвэрийн асуудал хүнд байгаа. Ер нь бол яагаад ингээд хотын төвийн ч юм уу хүүхдүүд илүү сураад хотын захын жоохон муухан сураад байна гэхээр нийгмийн бас орлогын түвшийг нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл орлого гэдэг чинь өндөр байх тусмаа тэр гэр бүлийн хүүхдэд анхаарах хандлага дэше яваад орлого бага байх тусмаа хүүхдэд анхаар хандлага багасаад яаж орлого олох вэ гэдэг рүү яваад байгаа учраас хүүхдэд анхааралтай байх асуудал маань доошо буучаад иймэрхүү байна. Ер нь бол яг энийг арилгах гал янз бүрийн үйлчлэл байгаа л да. Тухайн улс оронд үүсээд байгаа боловсролын тэгш бус байдлыг юу халах юм бэ? Яг тэгш бус байдлын тухайд бол яг төрийн зүгээс гэдэг ч юм уу тийм ээ Монголын боловсролын тогтолцоо бодлого тэр стандарт дээр бид том шинжил хийчихвэл тэр бол нэг ихт асуудал биш. Тийм л аянда тэр чинь улсын сурвалж чинь хувьтайгаа илүү зэрэгцээд ихтэн тэгэнгүү тэн дээр ядарал маань байхгүй болчихно л да. Гэхдээ ер нь бол яг арилгах арга замууд бол байж болно л да. Жишээ нь одоо манайх шиг ийм өргөө удамдтай улс орн онлайны интернетийн сүлжээг ашигладаг ч юм уу. Эсвэл нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээгээ сургуулиуд нэгдээд энэ асуудал шийддэг ч юм уу. Жишээ нь манай энэ харилцаа бодлогын зохицуулахаар гэж байдаг шин. Энийг би айгүй сайн мэддэг байхгүй. Энэ зохицуулахаар айгүй сайн ажилтдаг. Өөрөөр хэлбэл нийтийн үүргийн сан гэж үсгээд тэгээ эн чинь ингэдэм билээ шүү дээ. Mobile community гэдэг орлого 1.3 авчтай билээ. Тэгээ тэнд энэ сан үсгэж чаад тэр сангаараа буцаад сумруу нөгөө одоо гоц сүлжээ татчихдаг. Иймэрхүү маягаар шийдэх аргууд байна. Тэгэхээр бидний Монгол улсын хэмжээнд тодорхой сан уусгах тэр сангаар дамжуулж одоо тэр хөдөө орнуудад хүрч чадахгүй байгаа юмнуудыг янзалж явахгүй бол манайх шиг ийм өргөөд унтагтай. Тэгээд багш нарын төвшин их сул ийм нөхцөл бол хэцүү. Хоёрдугаар нь ч нөгөө боловсон хүчний асуудал маш хурцаар уучаад байгаа. Жишээ нь одоо багшаар төгсч 10 хүүхдээ 5-ын заа чи хөдөө очиж ажиллах ажиллах уу? Тийм шүү дээ. Тэр асуудал тэр баг явахгүй л дээ. Тэгэхээр нөгөө мэдээ залуу үе гэдэг бол дандаа шинэ юм руу шинэ хөгжлүүд тэмүүлж яадаг учраас бид нар чинь хөдөө оронд ажиллах тийм өсвөл эмчлэх багтай болчтой. Энийг дагаад бас л нөгөө нэг ялгарлын асуудал үүсээд тэгээд одоо ингээ харж штэ мөйсийн багш нар ярьж байгаа штэ ингээд нэгдүгээр курст ингээд 15-д ороод ирэхэд Улаанбаатар 5 хүүхэд байгаад хөдөөс 10 бай. Гэтэл Улаанбаатарын 5 хүүхэд бараг англи заах шаардлагагүй юм шүү. Тий. Бүр алгуулаад дэш явцсан. Гэтэл хөдөө оронд бүр доор явж байдаг. Тэгээ энэ чинь нэг айгуу том асуудал үүсгэж байна. Тэгэхээр ялгарын арилга маш олон. Энэ бол тийм яг ганц зүгээр хэлээд хэцүү л дээ. Бодлогын талаас, технологийн талаас, стандарт бүх талаас нь харж ирэхгүй болохгүй юм шиг. Манайх нэг ийм ойлголтыг бий болгоцсон байдаг шүү дээ. За тэр сургууль сайн, одоо юу гэдэг нь 23 сайн, 1 сайн гэл ингээд сургуулиудыг тоогоор нэрэлээ сайн. Тэр бол яах вэ гэл ингээд ийм ойлголт байгаа гэдэг шүү дээ. Тэр ер нь бол сургууль болгон өөрийн нөгөө бодлоготой тэрийг дагаад хөгжиж байгаа. Жишээ нь нэгдүгээр сургууль ерөнхийдөө манай нэгчин бол үе үед хамгийн шилдэг байсан. Одоо ч шилдэг. Тэгээ үе нэг яагаад тийм ихээр анх байгуулагдах үед энэ чинь нэгчин бүр 1921 он гэдэг барьсан байгуулсан сургууль шүү дээ. Тэгээ энэ сургууль чинь яаж явсан гэхээр анханасаа л Монголын хамгийн нэг номерын сургууль байх хэрэгтэй. Гэтэл 23 юу хэлээ энэ чинь Ослоных ингээд явчихсан. Гэтэл сургууль өөрийн бас нэг юм онцлогоор явчихсан. Жишээ нь Америкийн MIT бол Massachusetts бол ерөөсөө технологиор илүү хүчтэй хөгжсөн. Харвард болохоор арай ж эдийн засгийн нийгэм тал руу хөгждөг ч юм уу. Бүгд өөр онцлогтой. Тэгээ яг хуу манайд бол одоо харин сүүлийн тийм бол ялгарч байна. Жишээ нь олон лог гэхээр одоо илүү математик талаар илүү сайн явдаг ч юм уу тий. Шинэ Монгол гэхээр илүү жоохон Япон соёл дээр суурлаад явдаг ч юм уу. За орчлон гэхээр манай одоо нэлийн сайн сургууль шүү дээ. Орчлон бол одоо бас мундаг. Үнэхээр өндөр түвшин Кембрижийн хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн хамгийн сайн байж байгаа гэж хэлдэг ч юм уу. Бүгд өөр онцлогтой. Тэгэхээр одоо эцэгчүүд их гоё нэг талаасаа ийм сонгох гараад ирж байгаа. За би хүүхдээ Америк сурах уу? Тэхэнд аль сургууль дах уу гэдэг ч юм. Эсвэл би одоо инженер болгоог бол за олон логт нөх үү яах вэ гэдэг чинь ингээд сонголтууд гараад ирэхээр олон тийм эцэгчүүд бас нэг жоохон тийм боломж нэгж гэсэн үг л дээ.
Тэгэхээр сайн муу гэдэг асуудал бас байна. Тухайн сургуулийн багшлаг боловсруучны асуудал юу вэ? Бодлого нь яаж явж байна? Ямар хүн барьж байна гэх юм уу. Тэр талаасаа бас сайн муу тал бий. Энэ нөгөө нэг боловсролын тэгш бас байдлаар бий болох нэг шил. Тэгээ ялангуяа сүүлийн хувийн сургууль их байгуулж байгаа. Тэгэхээр нэг энэ хувийн сургуулийн асуудал байдаг юм аа. Жишээ нь тухайн сургуулийг удирж байгаа захирал маань өөрөө маш олон жил боловсролын салбарт ажилласан ч юм уу, өндөр туршлагатай ч юм уу, тийм байхаар тэр сургууль аюул сайн яваад идэг. Энэ боловсрол чи өөрөө бас шал өөр юм. Тусдаа салбар шүү дээ. Энэ салбар чинь өөрөө бас энэ салбарын хүмүүс л ойлгохгүй, өөр хүмүүс л ойлгохгүй. Жишээ нь бид нар мэдээж шинэ Монгол сургууль хамгийн сайн шүү дээ. Гэтэл удирж байгаа юм бил гадаад руу багш. Гадаад багш өөрөө бол боловсролоор сурсан, боловсролоор Японд маш доктор хийсэн. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө авч явж байгаа хүн бас нэг тийм бас бодлоготой холбоотой юм шиг байна. Одоо жишээлбэл Кембрижийн стандарт гэж ингээл ярьж байна тий. Японы стандарт гэж ингээл маш олон боловсролын юм стандартууд байна. Тэгвэл яг энэ тэгш байдал гэдэгтэй тэгш байдлыг олгодог энэ стандарт нь яг аль нь юм бэ? Манай тохирох нь яг аль нь юм бэ? Тэгш байдлын стандарт гэхээр их төвөгтэй. Жишээ нь одоо Америкийн сургуулиуд яадаг гээш гэж байхгүй. Тухайн эсвэл 10 жил яв сураад тэгээд 10 жил нэг хүүхэд дүгнэлт үүсгэж чинь тэгээд Америкийн хүүхдүүд их сургууль орохдоо сургууль apply өгүүлээд би танаас сургая. Тэгээд хамаг мөнгө явуулна л да. Ингээ 10 жил төгсөн мөнгө явуулаад. За тэгээд тэр нь SAT хоёр шалгалт бий. Тэрний яг чинь математик, англи, физик, англи гэх манай хүүхдүүд өгч байгаа шүү дээ. Тэр шалгалтыг өгөө. Тэн дээр маш өндөр оронд авч явсан. Тэгээд тэр хүүхэд нь бол дурын сургуульд apply боломжтой гэсэн. Манай шиг яэш аваад тэгээд тэнд авч хүүхдүүд хувааргал чи заавал энэлүүл орох болохгүй гэдэг. Одоо ч манай тэгдэж шүү дээ. Хүүхдээ жагсааж аваад 800 онооны хамгийн өндөр дээд оноо авсан хамгийн дуртай ангид ордог. Энэ юм чинь бас нөгөө тэгшвэд устгаад байгаа зүйл. Гэтэл бид нар Америкийн систем ашиглаж болно. Одоо энэ сүүлийн үед манай боловсрол судлаач ярьж эхэлж байгаа. Ер нь бол ерөөсөө заавал тэгж яэш гэж юм шалгалт авч хүүхдүүдэд зэрэглэж яснаас ерөөсөө 10 жилийн төгсөл тэр хүүхд дуртай сургуультай, дурын сургуультай хэдэн сургууль хийж болно шүү дээ. Би одоо ингээд төгснөний хүүхд төгсөл тест ч юм уу, мост ч юм уу за тэр хүмүүс бүгдэн дээр нь apply хийж байгаа. Тэгээд тэр олон сургууль аль нэг нь хүлээлтжүүлэл. Харин тэн дээр бид нар тэр Америкийн систем шиг тэр шалгалтын сайн маш гоё гаргаж өгөө. Тэр нь бүр стандартын шалгалт болгоод TOEFL ч юм IELTS шиг ийм шалгалт болгочихвол болмоор юм. Энэ бол юу гэхээр нөгөө тэгш боломж өгч байгаа гэсэн. Нөгөө талаас яадаг гэхээр энэ хэлний төвүүд дээр энэ дунд сургуулийн хүүхдүүд маш хэмжээгээр англи хэлэнд сургалтанд явдаг ч юм уу, хүний хөгжлийн бүжгийн дугуйлын хөгжмийн дугуйд яваад байгаа чинь эцэгчүүд нь ойлгоцсон байна гэсэн. Бид хүүхдээ бас хөгжүүлэхгүй болохгүй юм гэдэг. Тэрийг харин зарим сургуулиуд бол сүүлийн үед энэ хувийн том сургуулиуд сургууль дээр хийгээд байгаа. Тэр нэг хөгжүүлэх талын нэлээд төлхөө тавьж байгаа. Тэгээ одоо нэг IB-ийн хөтөлбөр бий, Intellectual Bachelor гэх энэ хөтөлбөр яг тийм хөтөлбөр. Энэ IB-г одоо зөвхөн манайд олоосон сургууль хэрэгжилж байгаа. Энэ систем өөрөө юу гэхээр бага ангид орж байгаа үед дүн тавьдаг. Энэ зүгээр л хүүхдээ хөгжүүлээл тэр хөгжүүлэх явцдаа л нэг мэдлэг олгоо явуулдаг. Ийм системд одоо ер нь дэлхийд даяар энэ лөө нэлээ их орж байгаа. Ягаад тэгэхээр дэлхийд дээр ойлгоцсон байна. Бид нар хүүхдээ актер тийм математик, физик хийсэн илүү хүн болгох хэрэгтэй юм байна. Зөв хүн болгох хэрэгтэй. Тийм болохоор бид нар яах вэ гэхээр шир хүүхд одоо ямар нэгэн асуудал шийдэж чадвартай тэр талаас нь явахын тулд яалчгүй тийм тусгай хөтөлбөрүүд гарч ирээд байгаа юм л да. Тэгээ бид нар тийм юмнаас сайн суралцаад явчихвал манай юу бол аян дагаа үжигдрэл ирчихлээ. Боловсролын хүртээмжийг нэг төвшөнд нийтэд түгэж байгаа эсхийг тогтоодог боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо буюу PISA-д манай улс хамрагдах гэж байна. Улс орнууд уг шалгалтыг өгснөөр өөрсдийн ерөнхий боловсролын чанар чансааг бусад орныхтой харьцуулан мэдэх боломжтой болдог. Манай улсын хувьд 2021 онд уг шалгалтыг өгөх гэж байсан ч дэлхийн нийтэд тархсан сар тахлын нөхцөл байдлаас шалтгаалan хойшлогдож 2022 онд товлогдоод байгаа юм. Дэлхийн улс орнууд өөрийн орны боловсролын төвшин заавар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохын тулд олон улсын үнэлгээний шалгалтуудад ордог л да. За манай улсын хувьд энэ FISA гэдэг олон улсын шалгалтанд одоо энэ 2022 онд анх удаа орох гэж байгаа. Энэ шалгалтын зорилго нь өөрөө нөгөө хүүхдүүдээр дамжуулаад тухайн орны боловсролын түвшин ямар байна вэ тэрийг нь тодорхойлж өгдөг.
Гэхдээ манай улсын хувьд бол энэ шалгалттай ойролцоо түвшний буюу дотооддоо энэ чанарын үнэлгээний судалгаануудыг 2014 оноос хойш авч эхэлсэн л дээ. За энэ судалгааны үр дүнг харж байхад одоо нөгөө манай хүүхдүүдийн одоо чадвар нь илүү нөгөө танин мэдхүйн түвшнийхээ энгийн түвшинд илүү өндөр. За танин мэдхүйн түвшин ахих тусам илүү буураад байгаа нь харагдаад байдаг. Тэгэхээр яалтчихгүй бид нар энэ танин мэдхүйн өндөр түвшинд нь хүүхдийн чадварыг сайжруулахын тулд өөрийн үндэсний хөтөлбөрөөс гадна нэмэлт нь олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага бас байгаад байна. Энэ хүрээнд бид нар энэ олон улсын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртөөгөө хослуулж хэрэгжүүлээд тухайн хүүхдүүдийнхээ одоо тэр танин мэдхүйн түвшнийг одоо өндөр чадвартай байлгахын тал дээр бас илүү ахиц гаргана гэж үзэж байгаа. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA 2022-нд хамрагдсанаар өөрийн орны боловсролын чанар үр дүнгээ дэлхийн улс орнуудтай харьцуулах боломж бүрдэх, сурагчид сургууль төгсөөд ажлын талбарт гарахад бэлэн байгаа эсхийг илрүүлэх боломж бий болох. Боловсролын тогтолцооны давуу ба сул талыг харьцуулан дүгнэж бодлого боловсруулахад үндэслэл болох үс олон улсын стандарт үзүүлэлт тоо баримт мэдээллээр хангах. Шалгалтанд хамрагдсан улс орны 15-аас 16 насны сурагчдын мэдлэг чадварын түвшинг бодиттой тодорхойлж, олон улсын болон үндэсний хэмжээний суурь судалгааны мэдээлэл бүрдэх юм. Мөн шалгалтын дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг ба боловсролын салбарын өөрчлөлт шинжилэлт нь суралцагчийн сурлагын амжилтанд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх боломжтой юм. Хүний боловсрал гэдэг энэ тодорхойлолтод гадаад хэлний эзлэгжин ер нь хэр их байдаг юм бэ? Гадаад хэл сурснараа хүний тэр боловсролын үнэлэмж нь хэр өндөр болж ирд юм бэ? Ер нь гадаад хэлгээд Монгол дээрээ бид нар ярих юм бол монголчууд одоо гинт өнөөдөр ингээд гадаад сураад ийм амар болчихж байгаа юм шүү дээ. Бүр эртээ дээр байсан үгүйсэлтэй. Бидний мэдэн шүү дээ. Дунд зууны үед ч юм уу 21 он хүртэл монголчуудын гадаад хэлний боловсрол бас сайн байсан. Жишээ нь одоо хуучны ноёд, тайл, язгууртнууд хамгийн багадаа манж хэл мэддэг, хятад хэл мэддэг. За зарим нь орос хэл мэддэг. За тэр байтугай бол 21 оноос өмнө нийс хүрээнд бол герман, англи хэл мэддэг 38 байсан гэдэг. Тэр энэ бол бас нэг том тоо л доо. Тэгэхээр гадаад хэл гэдэг өөрөө юу гэхээр юм харилцааны хэрэгсэл. Одоо ингээд юу гэдэг бид нар ингээд одоо хятад хэл мэдхгүй, орос хэл мэдхгүй, англи мэдхгүй нэг их усрыг хаансах уу. Хэрвээ би зөвхөн монгол хэлтэй бод мэдээлэлээ монгол их усрээс тавна. Гэтэл монгол уср дээр нөгөө мэдээ чи байхгүй байх. Энэ талаас үзэхээр хэл өөрөө юм харилцааны маш том хэрэгсэл байхгүй. Тэгээд бид нар яасан гэхээр 21 оноос хойш бид нар орос хэл сурч ирсэн. Орос хэл бидний 2 дахь жил одоо ингээд бидний үеийнхэн одоо орос хэлээр бол маш сайн. Хамгийн муунд одоо ойлгон ирсэн. Тэгээд энэ өөрөө маш том харилцаа болж байна. Одоо л ер нь ямар ч боловсролд ялангуяа бас чиглэлийн мэрэгчлүүдээр хамгийн том суурь бол гадаад хэлний мэдлэг болчиход байна шүү дээ, тийм ээ. За энэ бол ингээд зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болчлоо гэдгийг бид нар саяхнаас ойлгож эхэлсэн. Гэтэл яг манай улсад гадаад хэлний хэрэгцээ шаардлага бий болж эхэлж байгаа шүү гэдэг яг энэ цаг хугацаанд хэдийн үеэс ихтэй вэ ер нь? Ер нь бол 90 онд гэсэн дээ. 90 оноос 90 он ч нөгөө одоо манайс гинт гадаад паспортыг хүн болон толгоол тэгээд бүгд гадчаа 8 арилжаа гэл явуулаа шүү дээ. Эхний арилжаантай нэг мэдрэгдээгүй. 90-93 онд бид нэг орос хятадын оронд монголч 8 хэдэг байсан шүү дээ. Тэгээд тэр үед чинь яг нэг монголчууд орос сайтай байсан. Бидний үед орсоор болдог гэж болчихно л да. Тэгсэн чинь цаашдаа нөгөө хүмүүс чинь 8 хийгээд ингээд ирсэн чинь жоо баяжаад гисэн. Мөнгө их бол олчихгүй юу. Мөнгөжөнгүүтэй за одоо ерөөсө жоохон цаашаа явна гэдэг. Хятадаас Гонконг руу юм уу Сингапур ордог ч. Тэгээ ийшээгээ зөөхөр яадаг гэхээр тэр бараагаа шууд Оросоор дамжуулаад Польш руу, Унгар руу чих рүү. Инхээр одоо тэр хүн чи яах вэ? Хэл хэрэгтэй. Тэгэхээр яарч хүмүүс ингээд явах зайн холдох тусмаар нөгөө дэлхийн хэл нь хаа байна гэдэг асуудал босч ирж байна. Тэгэхээр яарч нөгөө нэгдүгээр хэл англи хэл рүү орохоос аргагүй. Тэгээ ер нь бол 95 оноос хойш бол хэлний хэрэгцээ асар гинт огцсон өссөн. Тэгэхээр хэл өөрөө юу гэхээр нэгдүгээр миний өөрийгөө илэрхийлэх маш том боломж. Хоёрдугаарт би бусдад харилцаж бусдаас юм мэдээлэл авах хамгийн том их уср байхгүй. Тэгэхээр л одоо гадаад хэл бидний амьдрал үнэхээр жин дарж байгаа зүйл энэ тэгтээ гинт гарцсан юм биш. Чинь 98 онд гэлөө те нийт одоо бас хүн амынх нь 70 гаруй хувь нь
гадаад хэлний мэдлэгтэй боловсралтай байна гэсэн тийм одоо судалгааны дүн гарчсан байсан гэхэлэр энэ асар богино хугацаанд бас нийт хүн амынхын 50-аас илүү хувь нь сураад байна гэхэлэр бидний бас нэг тийм оюунлаг шинж чанар энэ дээр илрээд гараад ирж байгаа юм болов уу гэж бас бодож ирсэн. Ер нь монголчуудын сонин өөрнөс асуудалтай жишээ нь хэлний чадрын хувьд монгол хүн шиг юм чадртай дэлхийд бараг байхгүй. Маш өндөр чадртай. Яг тэгэхээр бид нар энэ нүүдэлч артам нэгдүгээр манай байгаль цагаар маш үргэлжийн өөрчлөлтөнд байдаг. Жишээл Монголд одоо жишээ хөдөөний айл жишээ нь 14 цагт бороо орно гэсэн байхгүй шүү дээ. 22 цаг шуурна гэсэн юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр монгол хүн ямар вэ гэхээр ямар ч нөхцөлд дасан зогсох чадвартай байдаг байхгүй. Ямар ч нөхцөлд шийдвэр гаргах аюул өндөр чадвартай. Тэгээ энэ чадвар баргийн ардманд байдгүй чадвар байхгүй. Тэгэхээр манайхны энэ шин нэмэн дасан зохицох юм сурах юм чадвар маш өндөр. Гайхалтай. Ер нь бол бид ч оюутан бол орос улсны гайхалтай байсан л да. Та нар Монголд 10 жил сураад ирэхэд орос хэлийг ингэж сайн сурсан гэж юу гэдээ итгэдэг байсан шүү дээ. Тэгээд монголчууд энэ хэл сурах чадвар маш сайн. Ядангуяа монголчууд Европ хэлнэр илүү Аз хэлэн жоохон тэмэрхүү байдаг ч илүү тийм. Тэгэхээр манай хүмүүсийн хувьд тэр чадрын талд бол нэг байхгүй манай хүмүүс сайн байгаа. Ер нь сүүлийн 10 жилийн хүмүүсийн мэдлэг боловсрол маш өндөр болж байна. Тэгээд ерөөсөө YouTube ашиглаад хэл сураа явж. Тэр чинь өөрөө юм монгол хэлний өөрийнх нь хөрөх чадвар нь өндөр байна гэсэн. Тэгээд гол нь тэр мэн одоо яаж нөгөө бүтээл болж гарах нь юм ямар уу гэдэг дээр л асуудал болохоос. Одоогийн залуусын гадаад хэлний мэдлэгийг үнэлээч гэд тэгвэл та ерөнхийдөө ямар хөө төвшөнд байна гэж үнэлэх үү? Ер нь бол нийтлэг объем гэдэг юм дэлхийн индекс гэж гардаг жил болгон. Тэгээ сая 2021 оны индекс манайх муу гарсан. Сүүлийн залуучууд мундаг болж байна. Ер нь бол англи хэл бол нэлээд сайн болцсон байна. Одоо энэ хятад хэл маш хүчтэй орж ирж байна. Аргагүй энэ хөгжилтэй холбоотой. Тийм болохоор манай залуучуудын англи хэлний чадвар бол сайн. Би 5 оноос 4 гэсэн оноо гэж бодно. Гадны улс орны хэлийг сурахад хүн болгоны хувьд нэг тийм нөгөө сурах арга барилууд нь янз янз байгаад байгаа шүү дээ. Өнөө цагийн хүмүүс бол ялангуяа бас YouTube, Google ч гэдэг юм уу тийм ингээ нөгөө сошиал орчиноос илүүтэйгээр ингээ сурч ийн ч гэдэг юм уу. За хуучны хүмүүс бол ингээд нэг үг цээжилдэг нэг юм арга их кино үздэг ч гэдэг юм. Ингээд ийм аргачлалууд байгаад байдаг. А гэхдээ яг энэ дэр нэг тийм гадаад хэл сурах хамгийн том суурь нь бол энэ шүү гэдэг тийм зүйл байдаг уу? Ер нь бол янз бүрийн ландууд байдаг. Ер нь бол хэл сурах тухай ч юм уу. Тэгэхээр ер нь бол агт тийм одоо бол орчин үеийн нэг онол дээр хасаа илүү яг тэр хүний өөрийнх нь нөгөө юм сурах хандлага чадвар нь багасаа суудсан тэр чадвар дээрээ суурилт юм шиг байна шин. Багасаа айгүй сайн сонсдог хүүхэд байна. Тэгвэл тэр тал нь илүү хөгж явдаг ч юм уу. Эсвэл багасаа айгүй сайн ярьдаг хүүхэд шүү дээ. Ингээд юм асуугаад аав ээжтэй яриаддаг ч юм уу. Тэдний чадвар нь арай өөр гэдэг чинь. Тэгэхээр хувь хүн болгонд яг тийм тогтсон арга байхгүй. Хүн болгонд өөр. Яг бид нөгөө бүгд өндөр нам тарган дурга байдаг шиг л тэр хүний нөгөө юмыг сурах чадвар тэр юм чинь бас л хамгийн гол тэр хүн чинь өөртөө таарсан аргаар л явж байгаа болохоос. Тэгээ одоо бол тэгээд бас нэг багшаар чиглүүлээл ингээд заадаг үе хоцорсон. Одоо илүү learning гэж яриад байна. Learning гэдэг нь өөрөө ухаж мэдэх гэсэн үг л дээ. Тэгээ илүү багш нь ийм байт юм а заахаас илүү хүүхд өөрөө ухаж мэдээ явах нь зүг болчихно. Тэгэхдээ тэр хэлээ сураад цаашаа нөгөө яаж хэрэглэх вэ гэдэг асуудал босч байна. За чи хэл сурчлаа юм бодъё. Одоо би яах юм гэхээр тэгэхээр нэг юм тэр нөгөө зах зээл нь жоо хомигдчихад байна л да жишээ. Гадаадын хөрөнгө оруулалтын компани маань багассан байдаг ч юм уу. Гадаад сурах боломж жоо багассан байдаг ч юм уу. Тэтгэдэг нь олддгүй чи ийм л тал юм байгаа болохоос харин засгийн газрын зүгээс бид нар яах ёстой гэхээр энэ гадаад сурах боломж төр гадаадын компанид ажиллах боломжийг тавиад өгчвөл аян дайн чи өөрөө зэгсрээ явж байгаа. Хүн уншаад сурчвал яриад бичээд явчихдаг. Одоо ч тэр эрдэнэ баталсан. Ер нь бол одоо ингээ хүүхдүүд та нар анзаарч гадуур ингээ хүүхдээ багаас нь уншуулад байгаа англиар ном жижиг ном өгөөд уншуулад яваад тэр чинь тийм одоо пингвин гэж компани бүр тийм левлийн номтой. Тэгээд тэр номоор явуулсаар байгаа ингээл. Тэгээ ер нь нэг уншаа сурцсан хүнд л миний бодлоор бол ярьж чаддаг, бич чаддаг юм шиг байна. Яг уншин гэдэг өөрөө бол нөгөө тодорхой хэмжээс сэтгэх нь бодно, эргэцүүлнэ, дүрслэн. Тэгэхээр тэр олон мэдрэмжүүд нь суучдаг учраас. Би бол хүүхдүүд ер нь голцоолт гэдэг унших аргыг заадаг. Одоо би бол энэ IELTS-ийн TOEFL анги зааж эдгээр би хүүхд юу заадаг гэхээс л аргыг заадаг. Яаж унших вэ? Яаж одоо сонсож ойлгох вэ гэж юм. Тийм болохоор суур юм нь бол унших юм бол миний бодлоор шүү дээ. Уншаас орцсон үг чинь ерөнхийн англиш тэр академик их сургуулийн англид ажил тал руу орсон жоохон суур нь болчтой юм бодлоо гэж хараад байна.
Ер нь гадаад хэлний мэдлэг гэдэг бол нийт хүн ардын дунд өндөр гадаад хэлний мэдлэгтэй байна гэдэг бол улс их орны хөгжилд бас их нөлөөтэй. Энэ асуулт нөлөөтэй. Тийм судалгаа би шинэ нүүбийн хийсэн судалгаа. Яг 19 оны судалгаагаар дэлхийд дээр иргэдэн хамгийн өндөр англи хэлтэй орн бол Швед байсан. Швед дээр нийт иргэдийн 98.5%. Бараг 100% биш. Тэгээд тэнд нэгэн судалгаа биелдэг. Жишээ нь англи хэлний мэдлэг 2 дахин өсөхөд тухайн иргэний орлогын түвшин 2.5 дахин өсдөг. Тэгэхээр англи хэл сурах иргэд нь илүү сайн сурах тусмаар нөгөөд чинь иргэдийн орлого нь дагаад өсөж эхэлдэг. Ер нь тийм биелдэ боловсрол дээшлэх тусмаа орлого нэмэгдэж байна. Жишээ нь хоёул энгийн нэр. За хөдөөний малчин айл бай. Тэгээд за англи байхгүй. За хэдэн жуулчээр ингэж яваад байгаа. Гэтэл тэр малчин айлын гэрийн эзэн ч юм уу гэрийн эзэгтэй англитэй байг. Тэгвэл тэд нар харилцаад эхлэнгүүд яг тэр айлд орлого орох боломж нэмэгдэж шүү дээ. Иймэрхүү талаас харах юм бол хэлний бас өөрөө яадаг гэр англи хэл гэдэг бол одоо манайх бол одоо ярьж байгаа шүү дээ. Жуулчны сезонд манайх бол маш их жуулч ирж байгаа. Чамдлахаар ирж байгаа шүү дээ. Энэ тоо өсгөн гэдэг манай ерөнхийдөө яриад байгаа. Энийг өсгөхийн хамгийн том толгоор нэг англи. Тэгэхээр манай иргэд хэдий ч англи сартай хэдий ч нэг орлогын нөлөөлдөг юм зүйлтэй. Гадаад хэл тэр дундаа англи хэл нь дэлхийн нийтийн 2 дахь хэл болж хос хэлтэй хүнд илүү их боломжууд нэмэгдсээр байгаа лээ. Англи хэлийг бага насндаа сурах нь олон талын давуу талтай байдгийг эрдэмтэд нотлоод байгаа юм. Хүүхдийн тарих яг л хөвөн шиг бүх мэдээллийг өөртөө шингээх чадвартай байдаг бөгөөд тарих нь үргэлж хөгжиж байдаг тул гадаад хэлний өгүүлбэрийн бүтцийг төвөггүй ойлгож аялаггүй сурдаг юм. Ялангуяа өсвөр наснаас өмнө гадаад хэлний мэдлэгийг эзэмших нь илүү хялбар бөгөөд хурдан сурахад төхөн байдаг байна. Гадаад хэл сурах онцгой үеийг хэл судлаач эрдэмтдийн нотолсноор 13 хүртэлх насндаа хүүхэд хэл сурах онцгой чадвартай байдаг бөгөөд энэ үеэс хойш хэл сурах чадвар нь харьцангуй сулардаг болохыг тогтоосон байна. Тэгвэл бага насндаа хэл сурахын давуу талууд төгс аялга дуудлагатай болох, хэл зүүн суурь мэдлэгийг цэгцтэй эзэмших, тархины хөгжил буурхаас сэргийлэх, нийгмийн идэвхтэй өөртөө итгэлтэй болох, төгшөөхгүйгээр суралцах боломжтой, тархины хөгжилд сайнаар нөлөөлнө. Ачаалал даах чадвартай болдог байна. Мөн шинээр хэл сурснаар хэлний зүй тогтол бүтцийг илүү сайн ойлгодог учраас уншлага ба үгсийн сангийн шалгалт тестэн дээр өндөр оноо авах нь түгээмэлгэнэ. Түүнчлэн төрөлх хэлнээсээ гадна 2 дахь, 3 дахь хэлний өөр нэг ашиг тус нь дэлхийн бусад улс орнуудын соёл уламжлалт нэвтэрч хүмүүсийг ойлгон хүлээн зөвшөөрөхөд оршдог байна. Жетийн чин зэрэг гэдэг таныг одоо бараг хүн болгон таних тийм ээ. Ер нь яг яагаад анх энэ сургуулийг эхлүүлээ, англи хэлний ийм сургуулийн төв байгуулъя гэдэг бодол орж ирсэн юм бэ? Ер нь энэ чинь нийгмийн нөгөө зах зээлийн шаардлага байсан. Ер нь 90 онд бид ардсан усаа шинжил тэгээд ингээд 8 арилжаанд явбал монголчууд 90 онд ч бараг бүгд арилжаанд 8-д явлаа шүү дээ. Тэгээд би нэг юм анзаарсан юм а юу харсан гэхээр хуучин бид нар 90 оноос өмнө Орос юм уу зүүн Европоор сурж ирсэн улсын зарлаар. Гэтэл одоо 90 оноос хойш тэр чинь байхгүй болсон. Гэтэл 90 оноос хойш нэг боломж нь юу гарч ирсэн гэхээр англи хэл сайн сурчих юм бол Монголын залуус боломж байна гэсэн юм харагдсан байхгүй. Тэгээд одоо яг 95 бид нар энэ Монголын залуучууд ер нь жетийн анхныхын тавьсан зорилго хэлсэн. Айл болох олон залуучуудыг өндөр хөшөлтөд орон сурах тэр боломжийг тавьсан. 26 жилийн туршид яг ингэж үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын төв эсвэл сургууль болоод өргөцсөн ийм сургалтын төв байдаг уу ер нь? Ер нь одоогоор сургууль болоод гарсан абсолютийн хувьд бол би абсолютийн сургалтын төв би эднийх бол хай скултэй зөвхөн хай скул тэр нь одоо нэг эдгээр ч одоо 8 дугаар ангиас 12 дугаар яваад гэх шүү. Ер нь хэлний төвүүд нь наажимдаа юу шилжсэлтэй өөр салбарлуу одоо ингээд дээд сургууль руу ч юм уу янз бүр юмруу ингэж явсан тал би. Ер нь эн чинь бол 2000 оны хавцаар хэлний төвүүд нэлийн хүчтэй байсан. Тэр үед бол Монголд маш олон зал гацаа гарах. Тэгээ эрэлтэн дээр маш олон төв ажиллахгүй хөрөхгүй байсан учраас маш олон төв ажиллаад одоо сүүлийн жилүүд хэлний төв жоо саарч байгаа. Яагаад тэгэхээр нөгөө интернетийн хэрэглээ маш их орж ирсэн. Тэгэхээр хүмүүс илүү хэлний төв сурахаас илүү бие дагаад ч юм уу онлайнаар сурах боломж нэгдсэн. Тэгээ одоо хэлний төвүүд нөгөө шилжилт хийж байна.
онлайн хэлбэрлүү шилжиж гэсэн үндсэндээ манайх бол тэр бэлтгэлээр оролцсон явж байна. Ер нь одоо бол JT-ээр явж байгаа хүмүүсийн бараг нэг 40-50% нь онлайн хэлбэрт за үлдсэн мөрнө бараг тал ангаар яваал ингээд. Сая одоо өнгөрсөн жилийн ковидаар одоо хаалгаж тавьдаг чи 20 тавьсан хэдний төвөөр ажилласан. Тэр нь онлайнаар яваал. Тэр нь хүний хэрэгцээ юм чинь. Тийм болохоор нэг актер хэлний сургууль байгуулаад гарсан төв гэхээр миний санахад абсолют хийсэн. За цогцлын нь сайн мэдэхгүй наа. Сайн мэдэхгүй. Бусд нь бол том хөрөнгө. Энд чинь өөр маш том хөрөнгө оруулалт яардаг. Том мэдлээ. Бид нар анх эхэлж байхдаа бол амар том бодоогүй зүгээр нэг юм хэл заагаад хүмүүс ямар ч анхан шатны үе гэж бодож байсан. Сүүлдээ энэ чинь бүр явсаар хагаад ерөөсөө бид нар Монгол хүнд хэрэгтэй англи хэлний бүхэл ийм шаардлагыг хангахын төлөө явъя гэж шийдээд тэгээ энэ чинь 95 оноос эхлээд үндсэн англи зааж байгаа. Тэгээд академик англи зааж эхлэв. Тэгээд TOEFL аялцгийн сургалт руу ороод тэгснэ 12 он болсон шаардлага гарсан хүүхдүүд оцорчсон байсан. Тэгэнгүүт нь хүүхдээ ангиас хүүхдээ анги гэж одоо манайх 6-аас 11 нас. Тэгээ явж итэл нөгөө одоо английн хичээл жишээ нэг ангид одоо шинэ 15 настай хүүхэд 21 настай хүн 45 тоо суугаад. Гэтэл энийг нөгөө хуваахгүй болохгүй юм байна. Ашиг сонирх нөгөө болчихж байгаа. Ингээд ирсэн чинь 12 оноос эхлээ яасан гэхээр одоо бага насны хүүхдээ дунд насны турштай ингээд санаад явцтай. Ерөөсөө сүүлдээ бол жид сурвал маань ер нь бол өөрийнхөө бүх зарлагыг биелүүлсэн гэсэн хандсан. Одоо ямарч 25 өнгөрсөн жилийн тооцоогоор үндсэндээ JT-ээр дамжиж гарсан нийт сурвалжлагчийн тоо багцаагаар гэж яг нарийн тодорч чадахгүй байгаа. Манай хүүхдүүдийн тооцоос нь 125 нэг байна гэж. Энэ тоонд бол байгууллагын сургалт ороогүй. Гэтэл 2000 оноос 2010 онд бид нар бараг нэг 60 гаруй байгаад ажилласан. Mobicom тэгэл Unitel тэгэл дөрөв үзэсгэлэнээс тань сангийн ам гэл ингээл тэр үеч одоо маш их залж гачаа явдаг гэж тэгээ байгууллагын дараанаар бас ажилтнуудаа маш сайн дэмждэг байж байгаа. Тийм байдлаар явсан тоо. Тэгэхээр сүүлдээ энэ жил чинь 16 он гэхэд үндсэндээ бараг хамаг явган шавцсан гэсэн. Одоо үндсэндээ хийдэг юм хий болцсон. Сургалтын төвийг нээж яхад 95 онд бол яг тухайн үеийн хэрэгцээ шаардлага нь байсан гэж хэлсэн шүү дээ тийм. Одоо харин бүр ингээд сургалтын төв маань хүрээгээд хэлээд сургууль болсон. Ер нь бол ингээд бид ингээд ажил хийгээд яваад байхаар би бол тэгдгэлж ажиллаа. За одоо өшөө яаж сайжруулах вэ? Өшөө юу хийхээ бодоод байхаар шинэ гарч ирэл яваад байдаг. Тэгээд 2012 оноос би анзаарсан юм аа. Манай ингээд дунд сургуулийн юм нэг л болж ихгүйсэн. Улсын сургууль маань нэг л болж ихгүй. Технологи нь одоо хуучилсан байдаг ч юм уу. Эсвэл одоо сорох орчны асуудал хүнд байдаг ч юм уу. За тэгэл ингээд манай дээр сургалтын төв дээр ирж байгаа хүүхдүүдийн англи мэдлэг маш муу. Үнэхээр муу байдаг. Тэгээ хүүхдүүдийг ярьдаг байхгүй бид нар. За 10 жил за хаана сарддаг вэ гэхээр 5 дугаар сургууль ч юм 3 дугаар сургууль гэх. За хичээл яаж заадаг вэ гэхээр өө багшаа 7 хоног 2 сая л ордог штэ гэл тийм ээ. За ямар их ордог вөхөр тэгэхээр Монгол их ордог штэ гэл. За юу заадаг вөхөр дөрмөл заадаг юм да. Тэгээ энийг бид нар анзаарсан байхгүй. Тэгээд ер нь сургалтын төв дээр дунд сургуулийн хүүхдүүд маш их ирж сураад байгаа чинь дунд сургууль юм уу? Их сургууль тэр нэг англиний шаардлагатай мэдлэгийг өгч чадахгүй болоход тэр нэрэлт үүсэж байгаа байхгүй. Тэгэл яалч байна. Тэндээс юу анзаарсан гэхээр ерөөсөө нэг юм англи хэлийг нэлээд гол суурь болгосон. Тэгээд ийм маш одоо академик төвшний маш сайн ийм сургууль байгуулахгүй болохгүй байна гэсэн бодол үүссэн. Тэгэхээр бид нар бол юу харсан гэхээр ерөөсөө Британий технологиор сурсан юм оруулахгүй болохгүй юм байна. Тэгээд ер нь сургууль байгуулах санаа үүсэл 15 оноос хойш бараг бүтэн 3 жил судалсан. 3 жил маш олон хөлбөрүүдийг үзэж харж байгаа. За ерөөсөө бид нар Британий мэлүүд харах юм байна. Ер нь бол шигшиж явсараад Америкийн Common Core Их Британий Кембрижээр тунжуулсан. Тэгээд ер нь бол Монголд хараад байхад Английн соёл, Английн сургалтын технологи Монголд илүү таардаг гэж надад бол мэдрэгдээ. Энэ бол миний бодлоо. Ер нь бол тэгэл манайчуудаа баруунтай хамгийн анх элчин сайд солилцуулсан англи 1950-ад. Хоёрдугаар монголчууд 90 он хүртэл ихэнхдээ англичуудыг илүү хүндэлдэг байсан. Англи рок группыг ч юм уу, англи дуучдаг ч юм уу, англи гэл. Яг тэгэхээр 90 оноос нөгөө Америктэй нэг харилцаа байгаагүй. Тэр бид нар британчуудыг илүү жоохон тийм Монгол хүний характер нэг тийм англичуудыг илүү хүндлэх тийм байдаг шүү. Тэгэхээр сургууль байгуулахтаа нэлээд тийм
одоо үнийн үед боломжийн тэгээ маш дэлхийн хамгийн шилдэг стандарт оруулсан сургууль байгуулжвал ер нь цөөхөн ч гэсэн хүүхдээ бас илүү өндөр түвшинд бэлдэх юм байна даа гэл. Тэгжил бодлоо үсээд тэгэл одоо 19 он гэсэн тийм. Яг хүндэцээ цаг үеднээс. Тийм хүндэцээ цаг. Би өмнө нь яг юм боловсролын байгууллагад ажиллаж исэн хүнээс яг энэ нэвтрүүлэгтээ оруулаад ярьж хахад сэтгэл тогтоох гэж нэг юм байт юм аа хүнд хүүхдэд тий сэтгэлийг нь тогтоож чадвал тэр хүүхдийг цааш нь сургаад боловсруулад ингээд цааш нь авч явахад тун амар болдгоо гэж хэлж ирсэн юм. Тэгээ би энийг яагаад яриад байна гэхээр нөө сургуулийн философиг л ярих гэдэг юм л да. Энэтэй та хэр санал нийлэх вэ? Ер нь яг энэ JET School JET сургуулийн гол философи нь яг юу юм бэ? Ер нь их энгийн. Гэхдээ бид нэлийн судсан. Тэгээ ер нь бол сургууль дээр нэг юм философи нэг яг маш товчхон ярил 3 хэмжээс суурилж байгаа. Нэгдүгээр сургууль хүүхдийг чөлөөт байх хэрэгтэй. Энэ сургууль хаалгаар орж ирэл тэр маш эрхчлөөд мэдрэх хэрэгтэй. Либерал гэж эрхчлөөд мэдрэх хэрэгтэй. Манай коридор энэ бус сургууль та нарыг хараарай. Коридорын хөргөн ба. Тийм байна. Энэ нөгөө хүүхд нөгөө нэг юм гүйдэг байхгүй чөлөөт байх хэрэгтэй нөгөө. Тэгээ би түрүү хэлсэн манай сургуулийн хүүхдээ чөлөөтэй байлгаа гэдэг юмыг тавиад байгаа байхгүй. Өөрөө чөлөөтэй илэрхийл өөрийнхөө оюугаар бай. Гэхдээ нөгөө нэг зарчмаа мартаж болохгүй. Нэг дэх класс нь орчныг бол нэлийн их анхаарал тавьж байгаа. Энэ жил бол бас дахиад хийх юм зөндөл бий л дээ. Хоёрдугаарт энэ сургуулийн коридорт явж байгаа хүүхдийг бид хүүхд гэж харж болохгүй. Энэ хүн гэж харж. Хүүхдгээл харахаараа бид нар хүүхдийг ингэ бааш нийлэгдэг. Ялгээд. Тийм болохоор бид нар багш нар юу хэлдэг гэхээр хүүхдтэйгээ ярихдаа доош сууж ир. Та хоёрын нүд нэг төвшөнд очиж наад өгч чинь өөрийнх нь. Тэгээ гуравдугаарт юу гэхээр хүүхдээс сонс гэсэн том сатар яваад. Тэгээ бид нар яаж аах нэгдүгээр ангиас хавуулаад бүх хичээл яг ихэнх жил англиар орж байгаа. Дээрээс нь sell гэж хичээл. Одоо бараг бүтэн 2 жил явж. Тэгээ сэтгэл зүгөө удирдах. Тэр нь одоо нөгөө хүүхдийн хүмүүжил нөгөө тогтоох гэдэг юм тэр. Тэн дээр ямар юм заадаг гэм маш хөөрхөн заадаг л да. Шинэ ууралсууд уураа яаж барих вэ? Найзтайгаа яаж харьцах вэ? Би нэг хөгжилтэй юм яри. Нэг ээж надтай нэг уулзлаа сайхан гэсэн чинь яасан гэсэн чинь манай хүн жоо нэрээ захихгүй мань хүүхд нь. Тэгэхээр хаяа жоо зөхөр авд юм байна л да ингээд. Аа зөв. Тэгэхээр нэг удаа чилээс ирээд ээжтэй тэгсэн маа. Ээж ууртаа муухатай гэсэн тийм гэдгсэн гинэ. Тэгсэн чинь уурлахаараа хүн зодож болдгоо билээ шүү дээ ээжээ гэсэн чинь. Тэгээ яах вэ гэсэн чинь уурлахаараа ээжээ гурил зурах хэрэгтэй байлаа гэж. Багш нь даацсан байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн хичээлээ тийм заатай. Уурсвал яаж уураа барих уу гэдэг тийм гурил мурал зуруулаад ингээд тийм заа. Тэгэхээр тэр хичээлийн гол зорилго нь ерөөсөө JET-ийн гол сүм нь юу л да нэгдүгээр Кембрижийн стандарт гэдэг нэг академик хичээл нь Англид явуулчихна. Хоёрд хамгийн том хэсэг нь SEL гэдэг нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр яваад. Тэр бол ерөөсөө нийгмийн зөв эргэнд бэлтгэх гэдэг. Таны хувьд сургуулийн төвөгчдөр, сургуулийн төгсөөд гарсан хүн нийгэмдээ ийм хүн байна гэдэг нэг тийм одоо бардамлч гэдэг юм уу, омогшил гэдэг юм. Ер нь бол тэгэл хаасаа энэ тэнд явахад ер нь ямар ч газар ороход нэг багш хүний нэг гоё юм байдаг ш нэг багш нар хэцүү ажиллаж нэг гоё юм цалин багтаад бид нар ч нэг ажил нь дуустдаггүй тэгээд түмэн ардын хүүхдийн араас яваад идэг өөртөө хүүхдүүдийг орхичдаг гэл нэг тийм юмнууд бий. Тэгэхдээ нөгөө талаас багш нарын ер нь ямар ч багш хамаагүй Монголын бүх багш нар адилхан хин нэгэн шавин ч юм уу гэд мэдлэл багш сайн уу гэх тэр үед л их тийм бархал төрдий. Одоо бол би ямар ч компани ямар байгуулахад ямар ч хэсэг манай нэг байж таардаг гэж л байсан байна гэж. Тэр шиг. Тэр хүн би тэгээ ер нь яг хөтэй Монголын үеийн залуучууд манаас сонсвол та бүх сурж дамжиж гарч ирсэн. Тийм зүйл байгаад тэгээд одоо тэгэл улс төрдөж байна, бизнесийнхэнд ч байна. Тэд чинь бүгд л тодорхой хэмжээгээр бид нар ямар ч гэсэн тэр мэдлэгийнх нь багч гэсэн юм өгсөн дөрж байгаа. Баяртай л өгдөг л да. Ер нь их тийм амжилт мотоо юм цөөхөн шүү гэж. Айг бахаа гэж байна шүү дээ. Боловсон хүчтэй танах яаж бэлддэг вэ? Яаж ер нь шашиж авдаг вэ? Энэ өөрөө олоосон сургууль. Тийм болохоор нийт багш нарын чинь бараг нэг 70% нь одоо нийт гадаад багш нар. За нь үлдсэн 30% Монгол багш нар гэсэн. За Монгол багшийн гол цөм бол манай энэ JET сургуулийг бэлтгэсэн залуучууд. Нэлийн олон жил бэлдсэн залуучуудын гол цөм нь явж байгаа. Ер нь Кембрижийн хөтөлбөр яадаг гэхээр бид нар ийм
яг одоогор бид нар бол ингээд Монголын бүх сургуулиуд Кембрижийн стандартыг заах талаараа бол суралцаад явж байгаа. Энэ чинь цоо шин зүйл шүү дээ. Орж ирээд нэг 10 эдхэн жил болж байна. Шин зүйл. Тийм болохоор бид нар ер нь бол Англиас, Америкаас болж игэл Кембрижийн стандартыг мэрэгсэн багш нарыг татаж авчиж байгаа. Энэ багш нар ирээд эренгүүт Монгол багш нар яадаг гэхээр ихэнх нь туслах багш юм уу, дагалдагч багшаар явна гэсэн. Тэр Монгол багшд аажимдаа яг хуу мэрэгшээд тэдний хэмжээнд болчихно гэсэн. Одоохондоо бид нар гадаад багш нарыг бол гаднаас татж авч байна. За дотоод багш нарыг бол дотроо бэлдэж байгаа. Хөтөлбөр маань хэрэгжихээр яадаг гэх нэгдүгээр хөтөлбөр хэрэгжих хэрэгтэй. Хөтөлбөрийн хяналтууд явна, хөндлөнгийн хяналт явна. Тэр хэмжээгээр багш нарыг давтан сургаал. Зөв. Жит олон улсын сургууль маань энэ Жит англи хэлний сургуулийн сургалтын төвийнхөө санаачлахаар энэ туршлагуудаараа үндэслээд 2019-с 20 оны хичээлийн жилд анх ерөнхий боловсролын сургуулаа байгуулад эхэлж ирсэн. За бид нар өнгөрсөн хичээлийн жил буюу 2020-с 21 оны хичээлийн жилд салбар өргөтгөөд 2 салбартайгаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. Манай сургуулиар олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр онцлогтой Кембрижийн хөтөлбөр, за мөн түүнчлэн үндэсний зүүн хөтөлбөрөө, за тэгээ нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр гэж бас хэрэгжүүлдэг байна. Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь болохоор манай энэ сургуулийн сэтгэл зүйн алба гэж сэтгэл зүйчдийн бүлэгдэн бүрэлдэхүүнтэй юм баг байгаа. За тэгээд энэ бол одоо улсынхаа хэмжээнд бол хамгийн анхны сургуулийн сэтгэл зүйн албыг ажилуулдагаараа бас онцлогтой, тийм давуу талтай байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ хүүхдүүдэд ямар одоо үр дүнгууд гарсан бэ гэхлээр ерөнхийдөө 10 жилээ төгсөөд хүүхд одоо нас бий хүрээд ажил амьдрал дээр нь маш их эерэг өөрчлөлтүүд гарсан судалгаанууд бол байдаг. Жишээлх юм бол гэр бүл зохиохдоо гэр бүлийн амьдралд янз янзын асуудлууд гарахад түүнийгээ даван туулах тэр асуудлуудыг хэрхэн яаж давах тэр чадруудыг одоо багасаа тэр чадруудад сурсан байдаг. Тогтолцоо хэр оновчтой явж байна. Үр дүн ийм байна гэдэг нэг тийм үнэлгээг ерөнхийн тавьж. Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийн үндсэн 5 чадварыг одоо хөгжүүлээд байдаг гэсэн үг. Эхнийх нь өөрийгөө би хэн бэ гэдгээ маш сайн одоо ойлгож чиглүүлж өгдөг хүүхэд. Зүгээр л академик мэдлэг би гэж чи юм бэ гэдгээсээ гадна яг энийг өөр дээрээ суулгаж өгдөг. Миний давуу тал юу юм? Миний сул тал юу юм те? Би яах гээд байгаа юм? Гэх мэтчлэн. Хоёр дахь нь болохоор харилцааны ур чадвар. Гурав дахь нь болохоор одоо хариуцлагатай байх чадварыг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгдөг. Тэгэхээр энэ хөтөлбөр маань яаж явагддаг вэ гэхлээр сургууль дээр одоо энэ тренинг явагдаад байгаа гэж байгаа шүү дээ тий. Ерөөсө 10 хүүхэдтэй максимум 10 хүүхэдтэй явагддаг. Нэгсэндээ нэг ангийг 2 бүлэгт хуваагаад тэгээ маш их практик одоо бага насны хүүхдүүд дээр бага ангийн хүүхдүүд дээр бол ихэвчлэн тоглоомын аргаар явагддаг. За дунд ахлах анги явах дээр бол арай одоо нэг арга зүйнүүд нь арай өөр явагддаг гэсэн үг. Тэгэхээр маш тийм үр өгөөчтэй одоо шин боловч маш хэрэгтэй одоо энэ хөтөлбөрийг хүүхдүүдэд зүгээр дан ганцхан мэдлэг олгох төдий биш бас яг юм ур чадваруудад сургаж байгаагаар онцлогтой. Манай хүүхдүүд сурагчдын маань эрэлт бол маш өндөр болсон байна. За зөвхөн өөрийн орны одоо энэ явуулж байгаа сургалт үйл ажиллагааг авахаас илүү дэлхийн түвшний боловсролыг авах эрэлт хэрэгцээ нь бол маш өндөр болсон байна. Тэгэхээр энийг бид нэр бүрэн хэмжээнд нь өгч за дээрэс нь зүгээр нэг одоо сургалт үйл ажиллагаа явуулахаас илүү тухайн хүүхдүүд одоо боловсролын хувьд өндөр чадамжтай дээрэс нь нэмээд бие болдрын хувьд өвдөх шмүүжилтэй за дээрэс нь эрүүл мэндийн хувьд бас зөв болсон сэтгэл зүйн хувьд бас өөрийгөө олон бусдыг бүрэн наад өдөртөд явж чаддаг ойлгодог гим хэмжээнд байх ямар ч зөв хүн болох талаас нь бол бүрэн бий болгож чаднаа гэж үзэж байна.
боловсролын салбар, боловсролын тогтолцоо хэр оновчтой явж байна. Үр дүн ийм байна гэдэг нэг тийм үнэлгээг юу хэн тавьд юм бэ? Тэр үнэлгээ бол улс орн болго өөр. Дэлхийн хэмжээнд яг индекс бол бий л дээ. Одоо боловсролын индекс нь ийм байх, ер нь бол ийм байна шүү гэдгийг харьцуулаад явагдсан тийм байгаа. Тэр судалгааны ЮНЕСКО дээрх гардаг. Тэгээ ер нь бол манайх бол жоохон нэлийн доогор яваа. Улс орн болго өөр ингэсэн боловсролын тогтолцоотой шин. Тэр нөгөө юунаас авдаг? Шин нэг юм үг байдаг ш нөгөө нэг Японы хоол судлаач нэг байдаг хөө. Яцуми гэдэг үлээ дээ. Тэр хүнд асуусан баа. Ямар хоол хүнд хамгийн зөв бэ гэхгүй гэсэн юу ч хариулсан гэхээр чи хаан төрсөн тэнд иддэг хоол чиний зөв хоол. Жишээ нь 70 иргэд төрсэн 70 хоол нэг тэр хүн зөв юм байна. Монголчууд яад энэ малыг нь хоол зөв юм байна. Европчууд ногоо юм биш. Тэр шиг улс орн болгон өөрийн бас нэг хэрэгцээ байдаг. Жишээ нь монголчууд арай боловсрол арай өөр хэлбэр ойлгох хэвээр. Японд бас нэг өөр, хятад хүнд нэг өөр. Яагаад тэгэхээр бид нар ч юм бол жоохон нүүдэлчин гаралтай альбом. Гэтэл хятад маань юу вэ? Суурьшмал иргэд гэдэг чинь энэ талаас болоод өгөө. Тэгээ бид нар ямар ч хуучин бод мэдэн шүү дээ. Одоо бидний үе бол 8 дугаарын төгсөөд зарим хүүхд 8 дугаарын төгссөн хүүхд 3 байдаг. Хамгийн доотын хэсэг хүүхдээ темэст явуулаад адилчин болох. За арай гайгүй нэг юм техникум гэж одооныхоор коллеж байхгүй. Тэрэнд явуулаад нэг дунд тушаалын техникч мастер болгоод сайн сурсан хүүхдүүд нь 10 дугаар ангид ороод дээд сурвалж явдаг. Энэ тогтолцоо өөр Германы систем. Нөгөө адилчнаа бэлддэг систем байхгүй. Тэрийг манай энэ социализм үеийн мундаг дараа нар аваа хэрэглэсэн. Харин дээд боловсролдоо монголчууд юу ашигласан гэхээр англи-саксон систем ашигласан. 10 дугаар ангид өссөнгүүд хамгийн шилдэг хүүхдийн сургуулж аваад дээд сургууль сургаад тэгээд энэ өөрөө гоё юм хольц болчихж байгаа. 2 жил сурсан ажилчнаа 4 жил сурсан хүүхэд нь удирдаа 4 жил сурсан хүүхдээ нэг дээд сургуульд нь удирдаа ингээ явуулчихаар манай социализмын үеийн боловсролын тогтолцоо нэг муу байгаагүй. Тэгэхээр 90 оноос хойш ер нь нэг хэсэг бол жоохон дарагдсан байна. Нөгөө бид ч нэг мөнгө төр байхгүй болсон, орсон бүхэн байхгүй болсон, боловсрол бүх салбар зөвхөн боловсрол ихгүй боловсрол одоо ангаа авах бүгд доошоо унаад нэг шиг доошоо унаад одоо 2000 оноос эхлээд эргээс сэргэж эхэлж байна л да. Тэгэхээр боловсролын доройтол бол маш хэцүү байдаг. Ер нь бол ийм судалгаанууд бий. Боловсрол жишээ нь 25 доошоо унахад тухайн иргэний орлого олох чадвар дагаад 15 доошоо. 20 жилийн дараа гэсэн. Тийм тухайн улсын боловсролын тогтолцоо дахиад 25 унахад тэр улсын олох дотоодын нийт бүтээгдэхүүн дагаад доошоо. Энэ өөрөө яадаг гэхээр нэг жил илэрхгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа илэрдэг зүйл байхгүй. Нэг тийм тогтсон бодлогогүй байд юм шиг санагддаг байхгүй. За одоо чинь юу гэдэг сонгуулийн цэглэлээр нэг нам ялсан тохиолдолд ийм бодлогыг баримтлана гэдэг нөгөө нэг тогтолцоонд 4 жилийн хугацаанд угаасаа хүн чинь дасан зохицоод ялангуяа боловсролын салбарт бол дасан зохицоод хэцүү шүү дээ. За нэг ингэхэндээ гээд нэг арай ч нэг юм хөлөө болоод ингэ явж байтал цикл нь дахиад өөрчлөгдчихнэ тийм. Энэ бол буруу сонголт байсан юм. Одоо энэ замаар явна гэл. Энэ ер нь хэр одоо тийм уршигтай вэ гэх үү? Энэ бол маш хортой. Энэ бол бид нар үндсэндээ ирээдүгөө алж байгаа гэсэн үг. Одоо бидний чинь 90 оноос хойш чинь манай салбарын бодлого чинь ингээл 4 жил тутам ингээ хөдлөөл яваад байгаа. Ингээл хөдөлгөөнд ороод яваад байгаа. Тэгэл ер нь бид нар юу вэ гэхээр тогтвортой засгийн саяны судалгаа гарсан байсан тийм ээ. 90 оноос хойш манай засгийн газруудын наслалт нь 1.6 жил гарсан байна. Чи юу гэсэн үг бараг нэг жил хагас болоод засгийн солино. Засаг солигдох болгонд бодлого солигдоо юм шүү дээ. Хичнээн одоо сая бид нар ингээ өмнөх сайдаа буулгаад ингээ хамгаалсан сайдыг тавьсан ч гэсэн магадгүй тэр намын бодлого үргэлжлэх байх л та. Гэхдээ ингээ хамгаалсан ч өөр хов хүн шүү дээ. Ер нь бол энэ манай 90 оноос хойш явж байгаа энэ бүх салбарын нөгөө нэг бодлогын нөгөө залгамжгүй байдал нь үндсэндээ маш хортой л да. Ялангуяа энэ хүүхдүүд энэ манай боловсрол бол маш хортой. Энэ болж өгвөл энэ уг нь би бол миний бодлоор 20 юм уу 30 жил бүр концепцтэй. Тэр концепцийн хүрээнд л хөгждөг байвал зүгээр аа. Яг энэ цаг үеэр дэлхийн нийтэд боловсролын салбарт бол маш том ийм одоо цохилтыг өгжээ гэж хэлж болно. Монгол ч гэсэн үүнийг дараад гарч байна. Ер нь яг энэ ковидын үеийн боловсрол дэлхийн нийтэд ер нь яаж нөлөөлж, ялангуяа биднэрт яаж нөлөөлж байна Монгол? Дэлхийн нийт маш хүчтэй нөлөөлсөн. Сая Нобелийн гаргасан судалгаа бол гарсан. Ер нь дунджаар нэг ганц тотоо бол жишээ нь одоо нийт дэлхийн нэг хөгжиж байгаа хөгжингөө нэг 60 орн жигсаасан. Тэндээс хамгийн гэхдээ манайх тэр нь ороогүй судалгаанд. Тэр судалгаанд харж байгаа хамгийн олон хоног сургуулаа хаасан улс нь Эстониос байна.
9 оноос нийтээ хэд он хаасан гэхээр 56 он хаасан. Гэтэл бид нар хэд хаалаа? Тий. Монголчууд бараг 100 хэд он хаацсан шүү дээ. Дэлхийн дунджаас 2 дахин илүү хоногор хаацсан байхгүй. Тэгэхээр энэ бол асар том алдагдал авчирна. Одоо яалтчууд их хүүхдүүдийн 10 жилийн дараа 20 жилийн дараа болсод маш хүчтэй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Шинэ хүүхд чинь тэр багшийн царийг харахгүй тэр интернетийн араас ингээд суух хүүхд аян давар маш их ядарч байна. Стресséнд орж байна, депрессэнд орж байна. Сүүлдээ бүр тэр дэлгэц харахаас айж нөгөөд чинь энэ бол маш том болцсон. Хоёрдугаарт манай улс чинь өөрөө нэг юм жоохон буураа орж байна. Нөгөө техникийн шийдэл нэг муу. Чинь аймагуд дээр сүлжээ бас тэр болгон сайн биш. Тийм болохоор за Улаанбаатар гэдээ бодох чинь зарим айл чинь бүх айл десктоп байхгүй. Ихэнх нь одоо за ноутбук байвал байна. За тэг гар утас. Тэр зарим хүмүүс гар утсаар орж байна. Гар утсаар орно гэдэг бол хамгийн том аюул. Энэ бол эрүүл мэнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлнэ. Фонд гэдэг нь харалган болох гэдэг өвчин байдаг. Нүд ингээ юм харахгүй байх. Тийм өвчин сүүлийн 10 жил огцсон өссөн гэж. Яагаад өссөн гэсэн чинь гар утастай холбоотой. Гар утас юм жижигхэн дэлгэцэн дээр маш өндөр дисциплинтэй юм дүрс хардаг. Тэгэхээр хүний нүдний булчин 2 дахин урд ажилладаг. Энээс болж сүүлийн Японы залуучууд нь харалган болох юм өвчин маш их болцсон гэж. Тэгэхээр энэ гар утсаар энэ юм хий дүүтэр хүмүүс бүтэхгүй. Энэ жил яг хөө тэгэл нэг юм өнгөрлөө. Одоо цаашдаа бол бити тийм бодос гэж найдаж. Ер нь бол онлайн сургалтын үр дүн бол мэдээж бол нэг сайн биш. Ер нь яг энэ боловсрал тулгарч байгаа энэ бэрхшээлүүдийн үр нөлөө ер нь дор хаяж 20 жилийн дараа гардаг гэж хэлж болох уу? Тэгнь. Ер нь бол 10 20 жилийн дараа гарч ирдэг. Яагаад тэр чинь боловсрал өөрөө ийм сэн салбартай шинэ боловсрол хажуулдаг гэдэг чинь талах бол яадаг шууд хийгээл гараад зарчин. Тэгэл ил чинь үр дүн гараад. Боловсрол тийм биш. Бүр 10 жилийн дараа 20 жилийн дараа үр дүн гардаг юм салбар байхгүй. Тийм болохоор энэ дам явагддаг салбар учраас тооцоолох аюу хэцүү. So паранозор авч үзэх юм бол тиймэрхүү л байна гэж яриад байгаа. COVID-19 сар дахлаас үүдэн дэлхийн нийт сургууль цэцэрлэгээ хааж хичээлийг цахим хэлбэрт шилжүүлснээс үүдэн сурагчдын хичээлийн хоцрогдол мэдлэгийн хүрээ хумигдж байгааг олон улсын судлаачид онцолсоор байна. Үүнээс үүдэн ирээдүйд дутмаг мэдлэг, дутмаг ур чадвар бүхий ажиллах хүчин, эдийн засгийг төдийлөн эрчимтэй хөгжүүлэхгүй байх магадлалтайг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага 2020 оны 9-р сарын судалгааны тайландаа дурджээ. Дэлхийн нийтээр танхимын хичээлийг зогсоосон нь сурагчдын сурлагын амжилтыг богино хугацаанд нөхөх боломжгүй болтол бууруулад байна. Цаашлаад тухайн сурагчийн ирээдүйн орлогын түвшин бууруулаа зогсохгүй үндэсний хэмжээнд эдийн засагт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болох магадлалтай юм. Дэлхийд даяар сурагчдын хичээлийн хоцрогдлыг тухайн сурагчийн амьдралын туршид олох орлогоос 3% хүртэл бууруулах хэмжээний хичээлийн хоцрогдол үүссэн байх боломжтой гэж дүгнэж байгаа юм. Харин сурагчдын зурагт үзэх, компьютер тоглоом тоглох, ухаалаг утасны хэрэглээ өдөрт 5.2 цагаар нэмэгджээ. Би яг сургалтын төв дээр илүүтэйгээр бас дүгэл гэж яриад байгаа шүү дээ. Сургалтын төвд ажиллаж байгаа нь чинь үеийн насны хүүхдүүдтэй харьцаж байгаа гэдэг утгаараа хүүхдийг ер нь хинбэ гэдгийг хамгийн сайн мэдэх болов уу гэж бодож байна би таныг. Тий, ер нь бол хүүхдүүд одоо ингээд хараад 95 оноос хараад байхад ер нь үеэрээ тийм өөр. Тэгээ одооны хүүхдүүд л илүү ийм мундаг л гэж хэлнэ. Одооны хүүхдүүд чинь ийм шнэ их бие дасан. Их өөрөө шийдвэр гаргацсан байдаг. Зорилгоо аягүй сайн мэддэг. Тэр нь бол одоо өмнөх үеийн хүүхдүүд байгаагүй ийм давууч нар юм хараад их гоё тийм өөрийгөө мэдэрсэн тий өөрийгөө бие чадна гэдэг ойлгоцсон. Тэгээ зорилгоо тодорхойлцсон. Тэр нь бол хүүхдүүд бол их тийм гоё шүү дээ. Ер нь бол багш нар ярьдаг л да. Багш нар ер нь хөвшөрдөг юм гэсэн. Ерөөсөө хөвшөрдөг. Яагаад хөвшөрдөг вэ гэсэн чинь дандаа хүүхдэд ажилладаг. Тэгээ хүүхдэд ажиллахын тулд өөрөө баг хүүхч болох хэрэгтэй болдог байх. Нөгөө хүүхдэд ойлгохын тулд чинь тэгэл одоо шин тэгэл ингээл хичээл зааж яхад л одоо саяхан нэг ангид орж ирсэн чинь ингээд солонгосын pop хөгжмийн тухай явахгүй. Тэгээ BTB хамтлаг би ярихгүй. Ийм хамтлаг байна. Тэгээд солонгосын эдийн засгийн тэрбум долларын оруулсан хэрэг хүүхдэд багшаа та мэддэм үү? Тэгээ багш нар угаасаа тийм багшаас тийм шаарддаг гэсэн. Яг ч үл нөгөө хүүхдүүд юу сонирхож байна, юу мэдхийг хүсэж байна гэдгийг хардаг учраас тэдний төвшөнд очичоор хүүхд чинь аюу гоё наалдна гэж хэлдэг багш нар.
Тэгээ шинэ хүүхдтэй гоё ингээ юм ойлгоод эхлэх юм бол цаадуулч маш гоё болоод юмаа чөлөөтэй яриад багштай хамаг юмаа зовлонго хамаагүй яриад тэгэл харилцаа. Ер нь бидрийш багш байхад манай орос хүчтэй тэгдэг байсан. Та нар ингээд хүүхэд багшийн донд байгаа энэ мөс байд юм аа. Энэ мөсийг л хайлуулдаг байсан. Энэ мөсийг л хайлуулж чадах юм бол чи юм өгч чадна. А мөс хайлахгүй бол тэгээ чиний юм очихгүй шүү дээ. Тэр мөс хайлна гэдэг нь тэр нөгөө одоо ангч warm up гэж нэг юм би халаарт гэж яриад байгаа. Тэр хэсэг нь л дээ. Тэгээд энэ чинь тэгээ ер нь бол их төвхтэй ялангуяа хэлний багш нар их одоо супер мөсл байх хэрэгтэй байд юм да. Супер юу гэхээр бүх салбарыг мэддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи ингээд яг англи үзэж яхад янз бүрийн текст явдаг үстэй. Шин тухайн, хим, биологи, ангаах гэл. Тэгэхээр тэр бүх талаар л багш өөрөө мэдлэгтэй байж заахгүй бас хэцүү. Тэр одоогийн бидний хүүхэд гэж хараад байгаа энэ хүүхдүүдтэй тийм ээ. Одоогийн 6-аас одоо сурах насны гэсэн үг шүү дээ. 6-аас 15 хүртэл өсвөр насны хүртэлхээ энэ хүүхдүүдтэй бид нар яаж харьцах ёстой юм бэ? Энэ яг ямар үе яваад байгаа юм бэ? Энэ бол их цоо шин үе, Z generation-ийн сүүлийн яриад байгаа. Тэгээ энэ үе маань юу гэхээр интернетийн хөгжлийн гарц үе ихгүй. Одоо ер нь жишээ нь одоо жишээ нь захимжсан гэсэн үг. Ер нь захимжсан үед өрнөсөн маш нийгмийн асар том өөрчлөлтөнд дууныг боожсон хүмүүс. Хар багаас л эдгэр чинь жишээ нь бидний үед ч хар баг хөлбөмбөд гадаад олдог байсан. Эдгэр чинь тийм биш шал өөр интернет орчин нэг боожсон. Тэгээ энэ үеийн хүмүүс сайн муу хоёр талын бий. Гэхдээ ер нь багш нар бол тэрийг сайн мэддэг. Ер нь нэг тал шалтгаан юм. Тэгээ одооний хүмүүсийн юм бол давуу тал их байна. Маш их байна. Ямар ч хэлсэн нэг талаасаа бол сурах процесс гэдгийг сурах процесс чадрын үед эдгээр бол одоо 10 юм уу 20 жилийн өмнөх хүмүүсээс хамаагүй өндөр. Бараг эдгээр юмыг бол бараг зөвхөн шууд хараа сур. Тэр чадвар маш өндөр биш нөхцөлсөн. Хоёрдугаар эдгээр бол бид гэж ярьж мэдэхгүй. Би л гэж ярьж мэд. Бас тийм. Энэ талаас харахад нөгөө арчлалын чинь ойлголтыг эдгээр мэднэ. Өөрөөр хэлбэл би бол би хүн. Би өөрөнгөс эрэхтэй, би өөрөнгөс үүрэгтэй. Би хин нэгэн хүний өсөлт бодлыг биелүүлэх албагүй. Би өөрийнхөө л амьдрах хэрэгтэй. Би өөрийнхөө өсөл мөрөөдлийг даах хэрэгтэй гэсэн юм. Тэр нь бол маш том давуу тал шараад байгаа. Гол нь нөгөө нэг хүүхд одоо энэ сургуулиуд ашиг манайх одоо ашиглаж байна л да. Багаар ажиллах болцтой. Багаар ажиллах гэж хамгийн томстой. Тэгэхээр багаар явж байгаа нөгөө хүүхд чинь бусдынхаа үгийг сонсдоо бусдаараа хамтдаа нэг зарлуур яваад ирэхээр нөгөө би гэдэг юм жоохон болоод эхэлж байгаа. Бид гэж байх хэрэгтэй юм биш үү? Энэ хөөтөр. Үе үеийн ялгаа байдаг шалтгаан нь нийгмээс. Ер нь энэ нийгэмтэй холбоотой хууны хөгжилтэй нийгмийн хөгжил юм да. Тэгэл хөгжлөө дагаал тийш яваад тэгэл одоо ингээл одоо ч юм бол барыг л сүүлийн жилүүд бол нийгмийн шаардлага чинь асар хурд өөрчлөгдөж байна. Бараг өдөр цагаар өөрчлөгдөж явж байгаа учраас. Гэхдээ яг тэр цагийн шуурганд чинь ингээд автахгүйгээр л голын барайл за ерөөс ийм байх хэрэгтэй юм шиг би мал тавина уу гэсэн. Одоо орчин үед хүүхдийг бол заавал нэг ийм хүүхд болгоно гэсэн тийм боломж байхгүй. Зөвхөн боломжийг гаргаж өгвөл тэр хүүхдэд одоо цаашдаа яг одоо өөрөө ингээд амьдраад явах чадварыг тавина уу гэсэн. Тэр болгоныг бид нар бүгдийг заана гэж байхгүй л дээ. Тэгэхээр одооний хүүхдүүд бол тийм бид нар гол нь юу ямар хүүхд гарах ёстой вэ гэхээр ямар ч нөхцөл шийдвэр гаргах чадвартай. Өөрийгөө маш сайн үнэлдэг, тодорхой хэмжээ өндөр чадвар эзэмшсэн. Тэгээ өөрийгөө илэрхийлж чаддаг. Өөрийгөө тодорхойлж чаддаг болох гэдэг. Тэгэхэл нь хүүхд өөрөө явчихна. Тэгж явна гэсэн. Тэгээ хуучин бидний ч одоо хүүхдээ авчин бүх хэмээг л аав хэлээ. Зохиодог байлаа шүү дээ. Одоо эдгээр ч өөрөө зохиох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Нийгэм тэгээ шаардчаад байна л да. Боловсролын байгууллагт ажиллаад 26 жил болчихсон. Ер нь ингээд сургалтын төвөөс англи хэлний сургалтын төвөөс эхлүүлээд сургууль хүртэл ингээд хідэн салбар руу ингээд орчихсон хүний хувьд Монголын ирээдүг та юу гэж хардаг вэ? Би ерөөсөө багасаа тийм оптимист гэдэг шнэ. Өөдрөг. Ямар ч онжсэн би босноо гэж сайн өгдөглөө тэгэл. Манай найз хүртэл тэгдэг шүү дээ. Чам тэр онгоо таарна гэдэг нэг юм онгоо өсгсөн. Нэг хүн өөдрөг өндөр очиод дэлхий сонигч нэг гэж хэлсэн нөгөөд чинь нэлээд бодож ирсэн. Хизээ гэж асуусан. Тэгэхээр өөдрөг хүн хизээж бууж өгдөг гэдэг чинь нөгөө талаасаа. Тэгэхээр би өөр их эерэг өөдрөг л харж байгаа. Ер нь та анзаарсан бол 2000 оноос хойш манай залуучууд маш мундаг болж одоо стартап компани маш их бий болж
сүүлийн манай залуучууд их өөр болсон. Тэгээ ийм үеийнүүдийг бид бэлдэж чадчихна гэдэг бас л 90 оноос хойш ажилласан энэ Монголын нийт багш нар бол нэгт зөвөр суугаагүй маш их хийсэн ба шүү дээ. Ийм олон зүйл гаргацсан. Тэгээ одоо ингээд та эргэн тойрны ингээд хараад Англи, Америк, Солонгос, Япон гэдэг янз бүрийн улс орнд өнөр улс тавц энэ хүмүүс эргэж ирээд ажиллаж байна. Энэ хүмүүс ч одоо ингээд тийш татаад явна гэсэн шүү. Тэгэхээр юу хаадаг надад бол өөдрөл байна. Яг одоо суралцж байгаа сурагчид, оюутнууд нэг юм үеийнхэн штэ тийм ээ. Энэ үеийнхэн ер нь нийгэмд хэр өөрчлөлт явж байгаа вэ? Би бол одооны ер нь нэг яат юм да. Ер нь зааны 10 жил төгсөөд ингээд тэр тухайн үеийн нэг үр дүн 20 жилийн дараа гарч ирдэг шүү дээ. Тийм. Одооны хүүхдүүд нэг л 10 жилийн дараагаас л үр дүн гарч эхэлнэ л дээ. Гэхдээ ер нь бол одоо зарим судлаач яриад байгаа манай найз багш нар дээр ер нь 2000 оноос хойш төгссөн хүүхдүүд дэшээ гарч ирж иж Монголын нийгэмд дэшээ босноо гэж тэр бас үнэн болов гэж бодож байгаа шүү дээ. За цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Та бүхнээс дэмжлээ. Бидний одоо өгсөж бодож байгаа хийсэн бүтээсэн цаашдаа хийх гээд байгаа. Ер нь Монголын масрал бас өөр ингэсэн хувь нэмрээ оруулчих гэсэн энэ хамт олонны бас чин сэтгэл зорилго тэр имийг нийгэмд их зөвөр таниулах юм өсөр энэ маш гоё ажил явуулт баярлалаа. Та бүхний ажлаа битсэн. Баярлалаа. Санчир гарагийн зочин нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Цаг үе хувьсан өөрчлөгдсөн ч зорьсон зорилгынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө өөрийн амьдралын 30 орчим жилийг зориулсан түүний хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр олон залуус нийгэмд өөрийн байр сууриа эзэлж эх орныхоо хөгжил цэцэглэлт нь хувь нэмрээ оруулсаар явна. Харин дараагийн зочин хэн байх бол?